За сонсон баярлаа гэж. За яах юм бэ? Зүр ой. За. Окей. My friend. Нисдэг тавгийнхаа. За юу байна да? Ямар ч тач анд маань хүрээд ирсэн байна. Тий. Хуцааны дараа буцаад нисдэг тавг подкастад хийсэн сэтгэл бол гоё л хэлж байна те. Гоё нөгөө цаашдаа ч их сайхаад. Нөгөө Our Secret дээр үү? Эсвэл яг одоо юу? Одоо тэр Our Secret дээр хийсэн одоо их хөрч шал ондоо шүү. Ондоо яа. Тий. Би Our Secret дээр нэг л тийм гоё бай. Мэдхгүй тийм яг гоё тухтай ирсэн дугаар болсон гэж бодоогүй шүү. Яг үндэ. Тэмээд жоохон их олон юм нэг зэрэг болоод тест. Тий. Хажуугаар контр бодоо яваал. Тий. Тэснэ номын контра үзье юм үзье тэгэхээр жоохон гайхаш. Нэргсээ подкастер контра үзье юм уу? That's what it is. Жоохон тэгсээд яг. Гэтэ Our Secret дажгүй л те. Дажгүй. Тэр харин ч гоё. Би бас ирээд нэг удаагүй байсан болохоор нэг амар тухтаа ярьж чадаагүй. Зүгээр ер нь жоохон эргээ харсан ч жоохон бие барьсан ч юм уу гэж санагдсан шин. Тий. Барьсан бах уу? За чамаар сонин сайхан юу та ер нь ажил ихтэй нөө job интервью нэвтрүүлэг эхэлц тэгэл тэрний эвлүүлэгэн дээр мань томилогдсон. Гэхдээ анхны удаа том нэвтрүүлэгэн дээр томилогдоод тэгээд надад яг том хэсэг өгөөгүй мань дандаа одоо нөгөө хүмүүс чи ярьсэл тэр нэвтрүүлэгний гол юу хэмдэ одоо утга нөх юм уу хүмүүс ингэ шууд боддороо ярилцлаганд ороод тэгээ сонгох дүүгүй шууд боддоор шийдэгдэн тэгээд бүгд нөгөө бодит реалити шоу гэдэг утгаараа тэгээ миний авч хийж байгаа хэсэг нь болохоор би нөгөө яг тэр ярилцлагын дараа нөгөө уцаар хариугаа сонсдог байхгүй юу? Мань тэрийг нэвлүүлж идэв. Одоо хариугаас би энэ яг тэр нэвтрүүлгийн талаар жоох ярьж болно шүү дээ тий. Болно. Угаасаа ер нь спойлергүй гайгүй. Тэгээ спойлердод тах мэдээлж надад байхгүй шүү дээ угаасаа. Тэр тэгээд ярилцлаганд орж байгаа хүмүүс нь бас нөгөө уцаар хариугаа авч явах мөчийг бас та нар бичсэн юм уу те? Зөв. Тэгээд яг зүгээр тэрэн дээр асуулт асуухад хүмүүс тэгээд хэр хариу үзүүлж байна. Зэг үсэмараад ян зөрөө. Тэг ер нь мань лав одоо ингээд 2 дугаар хийж яхад 80% амар эмоц багтаал лээ. Гэхдээ яг хичнээн эмоц багтаач гэсэн. Ер нь монголчууд ч тийм жоохон эмоц багтаа хүмүүс юм байна л да. Нүүрний илэрхийлэмж муутай. Тэг ялангуяа ингээ камер ингээл бичиж ийн гэхээр бүр тэр нь алгуулдаг. Тэгтээ бас эмоц гарч илээ. Харцсан марцнаас ч юм нэг юм сонин үйлдэл зангаасан. Тэгэл тэр үгдийн тэгэл нэг найруулаад эвлүүлж ш. Тэгтээ гайгүй миний хэсгийг бодоодсон ч бас гайгүй юм бэл. Мань өмнө тийм видео болох надад эхлээд жоох юм баг юм өгсөн. Манай нөгөө хоёр маань болохоор бүр яг 20 минутын эвлүүлэг хийж байгаа байхгүй. Амар юм онол бослолттой. Тэ тоглолттой. За өөр одоо хоёулаа ч баг ер нь бол яг хамт дугаар хийгээг үгээр чинь жил хагас болчихно уу? Жил үү? Жил болсон. Тэ за энэ өнгөрсөн жилийн үед яг ингээд бас чаа дуулахаар гоё сонирхолтой юм өөр юу байна? Дуулахаар сонирхолтой юм сонсдог байсан юм шиг. За ямартай штэ одоо басал болоод жил болж байгаа юм чинь өнгөрсөн жил тусдаа гарлаа. Ипотекийн зээл авсан. Тэр үстэ хамгийн том яг зорж исэн юм а яг биелүүлсэн. 2 жил зорилоо араас. Бүтээсэндээ тусдаа гарсан. Яа тэр амар стресстэй байсан. Яад байсан чинь дөнгөж тэнгисийн иргээс ирсэн. Тэгээ мань чинь нэг тэнд хордож мордоод хоолны дэглэмээ алдаад бас нэг амтнд хазуулаад тэр нь өрөвсөд хагалгаанд орч мороод алсан шүү дээ. Тэгсэн чинь их чинь би бүр эрс бууцсан байна гэдэг. Тэг маань ажлаас шууд чөлөө тэгээд их чинь би танаа хамаатны ээжийн их чинь. Их чинь би муудсан. Дээрээс нь банк ингээд дарамтлаад балид байхад уцтаадсэн байхгүй. Тэгээд аваагүй юм бит хойд яах ч юм бол гэсэн чи ээж уцтаад голонд банкнаас яриад байна. Он гарахаас өмнө бүх юмаа хийх ёстой гинэ гэж авдیں۔ Байр ах уу? Байр аваа бүх юмаа он гарахаас өмнө сарын дотор бүх юмаа хий гэсэн гинэ. Яагаад заавал те он гарахаас өмнө гэсэн чи он гарчих юм бол дахиад хүлээнэ гинэ. Тэгээ тэр нөгөө сахун дуусчихна. Яадаг ч гинэ нэг календар солигдоод юу ч гинэ те. Тэгээ наваа дахиж хүлээх нэг үл дахиж хүлээнэ гэх. Тэгэхээр нөгөө дахиж хүлээж чадахгүй гэх. Тэгээ шууд
ирээл шууд чөлөө аваад тэрийг өөцлөл давхар их чин юмд яваал. Тэгэл яг байр яг зээл бүтгээл байнга ингээл банк очиол те ингээл бичиг баримтгал явж байгаа ш тэгсэн чинь чаас ээж их чин өнгөрөөл. Тэгэл бүүн стресс болол. Ёо дээрээс нь байрны стресс тэгэл ээж чаас банкн дээр өөлж мөйлал бөөм болсон ш. Ёо тэгсэн чинь миний уур дээр ижсэн чинь тийм нөгөө нэг чаас тэр залуугийн буруу биш юм үнэхээр биш нөгөө зээл хариуцсан мэрэгчлэн эмчлэн тийм ажил байдаг шүү дээ. Тэгээд ингээл тийм чаас тэрний зээл эзэгч. Тийм тэр нэг юм илүү материал нэг шимхэл те ингээл юмнууд хагас бүрэн тайлбарлаагүй байхгүй юу? Тэгээд тэрнээс буруу ш. Тэгсэн чинь ээж тэрэнд аим стрессж өөлж мэлээ. Би ажууд нь оорж муурлаа. Яасан нэрээ юм уу гэл бөө драма. Тэгэл яг ихч чаас 25-нд өнгөрсөн юм уу? Яг Christmas-аар хамгийн юм. Тэгэл 31-нд нь тэгэл байр авсан шүү дээ. Яг л одоо цаг хугацааныхаа тэр юунд амжилж авсан юм шүү. Бүр яг оныхоо сүүлийн өдрөө өглөөний 10 цагт яг дагсанд мөнгө ороод тэгэл шууд татагдаал. Тэгэл заавалсан гэл. За тэгэл яг байр авах процесс дээр чинь жоох асуу л та тийм. Ер нь одоо хамгийн их цаг үрсэн юм чи юу байсан бэ? Одоо ингээд одоо яг тэр нэг хүлээхээс гадна. Тийм. За одоо чинь одоо за окей чад голомт банкнаас одоо зээлчин бүтчихлээ. Одоо галс байрныхаа ямыг зохицуул гээд тэрнээс хойш тэр дунд ер нь хамгийн их одоо цаг ажилласан юм нь юу болж байна? Тийм байгаагүй. Гайгүйсэн үү? Байраа хайх маях ч юм уу? Тийм байгаагүй. Үгүй тэгээд хугацаа аваагүй шүү дээ. Тэгээд яараал яарц. Гэхдээ банк нь өөрөө яарсан учраас бас банк нь аяга хурдан бас бүх юм бүтээсэн байх гэж бодож байна. Сарч хүрээгүй 3-7 хоногийн дотор л бүх юмаа тэгээд болгоцсон шүү дээ. Тэгээд сонгоол уулзаал газ гэл нөгөөдүүлээ ч амар яаруулал банк тэгээд байна гэл. Нөгөөдүүл нь чаас бас яараал. Тэгээд хамгийн амар утсан гэвэл тэр нэг юу л байна. Юу лээ? Одоо мартсан нөгөө төвшөөдөнд байдаг төрийн үйлчлэгээ бичиг баримттай холбоотой байр марийн юм нэр мэр шилжүүлэх инээ тэрэ шилжүүлүүлээ усын утгал. За тэрэн дээр л амар утсан. Тэр төвшөөдөнд байд юм уу? Төвшөөдөнд байд юм бил. Тийм үү? Тийм төвшөөдөнд 100 айлын тэмцээ байдаг шүү лээ. Би андуурцсан уу. Гэтэ ямар ч тач нэг тимтэй холбоотой юм. Йоо тэрэн дээр л мань 2 3 өдөр тэгэл тэнд баг 10 цаг зүгээр ингэ сууссан шин хүлээгээл тэр л юм даа юмсэн. Ооч хэрэгтэй болохоор хүлээгээ суусан гэж юу? Оочирч ихтэй тэгэл нөгөө процесс нь ч удаан, тэг хүмүүс нь ч удаан. Хүмүүс нь сайн манд ороод. Нэг нь ирсэн юм шиг заав бүтээх хэрэгтэй гээл өдөржингөө өсөө сууж авч ингээл баг хөдлөхгүй. Тэгэхэд нэг инээдтэй хит хитэн нэг таньдаг хүмүүстэй таарч бас банкндаа шахуулсан бонус дээрс болж явж байгаа. Бас яг ипотек үйлчлээд явж байгаа. Оо янз бүрийн асуудал байсан. Нэг нь ипотек, нэг нь ямар зээлч гэнэ. Тэгээ бас яг банкуд нь тэгээ дарамтлсан. Онгорхаас бүгдийг болгох гэдэг. Тэр л хэцүү байсан да. Тэгээ ямар ч хэлсэн тэгээ эцэст нь гоё байртай болсон байна те. Яг одоо тэр байранд бит хоёр подкаст бичээ сууж юм. Галтгооныхоо ширээн дээр галтгоо гэх юм уу? Яг нэг өрөө байр л да. Тийм, тэгээ ширээн дээр нь тэгээ яг нэг өрөө нэг одоо ганц би хүнд бол та хангалттай сайхан л байр байна. Тэгээ энэ ер нь бол энэс ч жижигхэн 2 3 ч 2 өрөө байна байд юм бил шүү дээ. Тийм үү? Энд чинь бас 39.2 м². За. Тэг чи бас гайван мөлий. 2 өрөө зарим байрны чинь 40 50 амар гайвнууд ч дээ. Тэгэл хайжсэн чинь 30 м²-д 2 өрөө байрмаар байд юм шин. Тэрний хажуудууд мань нь бол харин ч сайхан орон зайтай гоё юм шиг мөлий. Тийм шүү дээ. Ганц хэцүү юм энэ байр ч юм уу эсвэл угаасаа нэг өөр айл тийм байд юм уу ингээд бүх хан айлтай холбогдсон. Тэнд ч айлаа, дээр ч байгаа, энд ч байгаа, доор ч байгаа. Тэгээ яг үнэхээр стрессмээр үед ингээд бүх талаас ингээд дуу чимрэг зэрэг тийм. Нажуудлын хүч ялангуяа байн гүн тэр нэг өөр ингээд дээр ингэж дээр сонсогдсон, доор сонсогдсон. Энд ч бас нэг юм болно. Тэр л одоо ганц амар том комплейн үл одоо тэр л байна да. Бусдаар бол комплейн гэх юм алгаа.
Яг өөр ганцхан комплект юм гэвэл манай хаа нэг хэлэхгүй л дээ байшлаа. Гэтэ энэ хавьд нэг юм хуучны архичд нь үлдсэн. Тэд нар л жоо ядаргатай. 100 ядаргатай. Энэ яг балконы доор уугаад унтуулж модуулахгүй. Мэн балконы доор одоо жишээ нь уугаад ягаад ч сонсогдсон тий. Балконд энэ тийм яг энэ авч үг нь гайгүй өндөрч тий. Тэгсэн амар сонсогдсон шүү. Тийм үү. Тийм. За тэгвэл одоо тэгтээ яах вэ тэгэд одоо бас анхны байрагдчихсан. Онцгой шүү дээ тий. Яа би уусаа энэ ч ямар бүх насаараа амьдрна гэж авсан биш. Гайгүй. За тэгэл байрнаас өөр юу? Тийм том сонин гүйл тийм байна. За тийм байрнаас өөр гэвэл за ярьж. Угаасаа л манай подкаст тэрүүгээр л онцлог юм чи тий. Бүх юм ярьдгаараа онцлог юм чи. Өөр том юу л амьдралдаа анхныхаа удаа хоригдолтой болж үзэж юм. Тэгээд болдог юм байна. Хүн тэгэхээр яг зорио шийдээ цуглуулах юм бол тэгээд бас сони анзаард юм байна хүн. Тэгээд манай мөнгөтэй болсон ч гэж дээ зүгээр ингээд хоригдолтой болсон ч хүн тэгэхээр мөнгө өрмөөрөө санаж эхэлт юм байна. Тийм үү? Тэгдэм байна. Мэдгүй өмнө нь манай өөрийн анзаарадсан чинь ингээд мөнгөгүй байж ингээд 5 мөнгө өрдөг байсан байдаг. Банк дансаа нөөл хүрдэг. Тэгээд дандаа зээлдэг. Тэр ч одоо нэг баг 10 жилийн өмнө юм уу? Одоо тэгсэн чинь хизээж өөрийг тийм байл оруулахгүй амлалт өгсөн л доо. Тэгээд орлоо үлдээ. Одоо хоригдлыг ер нь бүр за окей би ер нь одоо л орлоо болох хэрэгтэй байна гэж шийдээд төлөвлөөд эхэлсэн үү? Эсвэл яг ингээд одоо юу гэдэг чиний орлого чинь ер нь нэлээд гайгүй ингээд зарлагаас хамаагүй илүү болоод өөр хөрөнгөлөгдөд эхэлсэн үү? Наад төрч хоёулаа бас. Өнгөрсөн жилийн намраас би эвлүүлэг хийж эхлээд цалин нэмэгдсэн байхгүй юу? Тэгээд ихсэн. Тэгэл яг KPI 1 сард аваад тэгээ жоохон мөнгө орж ирэхээр нь би яг боддоор нэг тооцоолж үзээд 1 сар би юу хэр зарлахтай гэсэн чинь гай баг санагдаад тэр мэн KPI энтер ороод ирсэн бонус ороод ирсэн илүү цаг ороод ирсэн бас хөрөнгө байгаа шүү дээ. Тэгээ бас балын илүү цаг бас орж ирсэн. Тэр мөнгнүүдийг тэгэл би шууд тэгэл хадгалаа шүү. Тэгэл дээрэс нь нэмэл сард чадвал мань сар болгон 500 хийд юм а. Чадвал хийдгүй. Сар өмжөөд хийдэг ч юм те. Тэнгүүд энэ дээр сая нэг сонирхолтой юм болсон л доо. Маань найз ажил дээр ирээд тэгээд бид тэр хоолцохгүй юу? Тэгсэн чинь надад бид тэр яаж мөнгө төр яриад хүүхд чуух яриад тэгсэн чинь надад нэг шинэ юм хадгаламж нээсний талаараа ярьж өгөөд тэр нүүний өдөр болгоны 20k хийдэг. Тэгээд бодоодсэн чинь нэрээ өдөр бол 20k уусаал тэр үрж байгаа шүү дээ. Зүг хадгалчвал яасан ингээд. Тэгээ нээц. Тийм үү? Тэг одоо над 100k цугларсан байна. 5 хоног нээсэн. Тий. За тэгэд яг өдөр болоо 20k нээдэг нь яг зүгээр л өдөр болон бага мөнгө хийдгээрээ тийм давуу онцлог юм уу эсвэл өөр онцлог юм байна. Тэгээ 12% хүүтэй хуцаатаа хадгална. Жилийн 12. Тийм. Тэгээд яг та тэгэл нөгөө бага мөнгө гэдгээр ингээ чамд баг мэдрэхдэггүй шүү дээ 20,000. Манайчууд 20,000 одоо мэдрэхтэй болцсон. Уус нэг л хоол юм чинь. Тэгээд нэгэд үүсгэн маанаас тэгээд жилийн нэг 7 сая хэд болоод нэг тэр хавцаа болоодсэн. За 20,000 гэхэлэр чинь жилийн 600,000. Тэгээд жилийн 7 сая янда. Үгүй биш ээ. Сарын 600,000, жилийн 7 сая 200. Тийм. 7 сая 200 дээр 12% гэхлээр тэгтээ наад 12% нь бүр яг 12% болохгүй юм шиг үлээ. Шинэ сар болгон хүүгийн боддог үстэй. Тэ? Харин хүүгээ яаж тооцоолмаар хэл. Харин тийм. Тэгэхээр чи одоо сар 600,000-ийн хүү бодчихор чинь тэгээд хүү гэл. Тийм. Тэ наа юус нээчээ гээд. Ер нь бол зүгээр юм байна те. Ингээд баг агаар ингээл хадгалаад. Гэхдээ өдөр болгоо ингээл нэг юм сахилга гадтай тодорхой хэмжээний мөнгө хийж ийн гэдэг чинь. Мань өөрөө хийхгүй. Байнгын мэддэхгүй ч. Гол юм нь мань ингээд татагдаад байна гэсэн. Тий автомат тийм тохируулга байд юм байна. Тэнгүүд үнэ амар ингээд чи ингээд за хадгалчээ нэг юм саний юм бодож үйлдэл гарах шаардлагагүй. Тэр ингээд татаа авчаар тэгэл заацаа гэл хүн тоодог юм бэ. Тий. За нэг тийм сайн юм байна дөө. Тэгэл өөр юу л гэтээ яг түрүүн дээр зүгээр нэг юм нэмээс чийсээ ингэсэн шүү дээ ингээд хүн ингээ хадгаламжтай яг хөрөнгөлтэй болоод ихэлсэн чинь ингээд улам мөнгө үрэх нь багасд юм байна гээд. Тий. Тэрийгээ чи жоохон өшөө одоо тайлбарлуулах.
нэг тийм Монгол зөөрц үг байд юм аа. Нөгөө юу гэдэгчлээ маань санахгүй байна. Ямар ч утхан тийм хүн ингээд их юм хураагаад хэлсэн. Тийм хураах тусмаа ингээд баг үрд юм байна гэдэг тийм байд юм байна. Яг ингээ хуримтлагтаад хэлсэн чинь ингээл чи одоо жишээ нь ингээд одоо юм худлаж авахтаа их боддог болсон. За би одоо энэ мөнгөөр куртэг авснаас хатгалж идөө гэдэг ч юм. Тиймэрхүү бодлоор нэмэгдсэн үү? Тийм. Мэн сүүлийн жил бол яг айгуу тийм хатуу ер нь бол цуглуулжлаа. Тэгээд яг гол юм нь юу гэхээр ингэдэг юм бэлээ. Шинэ юм ерөөсөө аваа болчихсон юм байна. Тэр нь жоохон тэрийг анзаарсан. Би ч өмнө айгуу шинэ юм авдаг байсан юм байна. Дандаа хэрэггүй маад байсан. Хувц тэр нь хувцалтаа. Сүүлийн жил бол хувц бараг аваагүй шүү. Тэгэл 500 600 к илүү харангуут нь шууд нүдээ нэлзаа шууд хатглаа. Нугас над хэрэгтэй гэвэл хэрэг болж таарна гэлээ. Тийм. Тэгэл ер нь яг мань ихний зорилго бол юу байсан нөгөө 6 сарын юу гэвэл нөгөө аваарын зардал. Одоо нөгөө юу гэж ярьдаг штэ safety net тий одоо ажилгүй болоод бүр баларсан ч гэсэн 6 сар ингээ өөрийгөө тэтгээд ямар нэг үр зээлээ бүх төлбөрөө төлөх тэр мөнгө хэлж байна тий. За тэр бол анхны зорилго байсан биз дээ. Тэгчээ тэрэндээ ер нь аль хүрчээд тэгээд яасан. За ер нь аль өшөө нэмээлээ. Энд чи ер нь гоё юм байна. Их мөнгө байгаа харах гоё юм байна. Тий. Ер нь тий яг тэгсэн маань яг хадгаламжиндаа би тийм их мөнгө бол харж үзээгүй. Тийм их. Гэхдээ л яг өөрөө эхлэв. Тийм миний хувьд бол тийм яг миний яг ингэ цуглуулсан мөнгө гэж одоо гонгод тэг нэмэгдээд хараад байгаа шүү дээ. Тэнгүүд хүн нэг тоглоом яг нэг юм чи над гэж жилжилүү да. Жон тоглоомжтой сангаж эхэлт юм байна. Одоо жишээ нь нэг сайтаа л гэж бодсон шүү дээ. Тэгээд чи 500 гэлээ сайт 500 болчих шүү дээ. Тэнгүүд нь шууд 2 сая болгочихсон санагд юм байна. Бол 2 сая болгочих л таа тийм. Тэгэхээр хугацаанаас өмнө ч юм уу те баг мөнгөө шахаж хийж мэгээд авмаа яаш. Яг цалин буух өдрөө би үл хит идгсэн. Ингээ мөнгө үлдээд байгаа шүү дээ. Тэнгүүд нь за шууд хадгалж ингээл. Би тэр хадгаламжийн тэр тоог нэммээр нэг жоохон тийм хобби шиг юм нэмэгдэл юм байлаа. Тэгсэн тэгээд nice наач болоос би бас авч хэрэгжүүлэхээр л тий бас яг тодорхой мань чавд хэдэ болж би яг зүгээр яг бас яг юм хадгалах тал дээр бол тийм сайн биш. Ингээд тогтмол ингээд цаар болох ингээд мөнгнөөсөө ингээд цаашаа ингээд хадгалдаг хүн биш л дээ. Гэхдээ ер нь тэгвэл зүгээр гэж боддог ч гэсэн яг тэгдэг байсан. Гэтэ сая ингээд чааг сонссон ч нэр бас ер нь тэгвэл зүгээр юм шүү дээ. Заавал их мөнгө биш ч гэсэн сардаа нэг өөрхөө боломжоор яг тодорхой хэмжээний тогтмол мөнгө ер нь цаашаа игээд тэгээ тэрийг ингээд гоё. Тэгээ мен ч энэ подкаст биш дуусаад яг тоог нь хэлж өгье л тэгээ чи бодохгүй. Окей. За өөр юу болвоо. Тэгэхэд би бас чааг ер нь бол DJ чинь ер нь одоо юу гэх юм. Одоо чиний карьер те ер нь бас жоохон дараагийн шатанда хүрсэн болов уу гэж одоо зөв анзаардаг байгаа ш. Тэрэн дээр чи юу гэж хүрсэн андаа. За тийм миний хөгжмийн карьер гэсэн шүү дээ. Тийм. Тэгсэн энэ Playtime-аар 25 оны Playtime-аар тэрэн дээр их олон зүйл нөлөөлсөн юм байлээ л дээ. Жишээ нь одоо манай тайз зохион байгуулалт main stage ямар байсан ер нь амьд хамтлагуудын тоглолт ер нь ямар байсан ямар төвшөндөөсөн гэдэг ч юм те. Тэгэнгүүт би бол гэхдээ яг үндэ тоглохоос өмнө би тэр ерөөсөө мдэггүй байсан юм уу? Юуг мдэггүй байсан чи те. Ер нь Playtime ямар шиг болж байгааг ерөөсөө анзаараагүй байсан. Мань 25 оны Playtime. Тий 25 оны Playtime. За. Мань эхний өдрөө очоод те Stardust найстайгаа уулзаал тэгэл нөгөө номер 78 makeup студио дээр очоод ер нь тэр хадгаламжийг тэр зааж өгсөн тэр энэ хэм бохгүй Jugi Jugi Shara Jugi номер 78 дээр очоод тэгэл чаас нөгөө нэг асар нь босоогүй бөөн стресс тэгсэн чи гофо тэр ингэ согтсон ч байлуу уучлаа ингээд жоохон байдалд ороо за гэд тэгээ яалаа да тэгээ ямар ч тааш мань нэг тоглолт үзээгүй тэгэл шүн тоглолт үзээл унтцсан тэгээ маргааш би тоглосоо 2 өдөр нь тэгэл бас нэг тоглолт үзэхгүй явж байгаа л тэгэл за өнгөрсөн жилийн шиг нэг хүн сонсохгүй байх дөө гэсэн бодлоор тоглоал тэгэл эхний нэг 20 30 минут бол баг хүн байгаагүй. Тэгээд хүмүүс ирээл хшүүсэн. Тэг тайм бол яг уртлын хэсэг маань хоо бас.
Тэр тайзны Fire Stage-ийг санаж явах хүмүүстэй тэр нь уртлын хэсэг амар том хэсэг байсан. Тэгэл байж байгаа бол мань амар тэгэл сетэндээ фокуслал тэгэл тоглоол нэг цаг болж илүү да. Ингээл харсан чинь зүгээр нэлийн хүмүүс суулцсан байна. Хөө юу болж байна тэ гин сандарч мандрал. Би ч олон мархаа сандарчдсан юм билий. Тэг ингээд хөнгөө тоглоо сурсан гэх юм уу. Тэгэл сандраал гэснээр шууд нэмж баахан пив аваад гиснээс мань нэг тоглож байхдаа 5 пив уусан бил шүү. Цаг 30 минутын дотор. Тэгээ яг чиний урд ойролцоогоор ер нь хэдэн хүн байсан? Мэдгүй 100 байсан бах уу. Ингээ яг пик дээр бол ингээд бүр баг юу хиймдээ баг хөдлөх зайгүй нэлээ бараг дүүрсэн байсан. Тийм үү? Тийм. За sorry зүгээр ингэж сууж аваад байна. Би тэгтээ яг жоохон мартаад байл л та. Чиний яг одоо DJ-гийн тоглолтог урсгалаа одоо ингээд одоо жанрын тодорхойлол гэвэл яг ямар жанр гэж? Би 23 онд за 20 оны DJ болоод явах та. Тий 23 онд DJ болоод биш 22 онд DJ болоод тэгээ 23 онд би хипхоп тоосон юм. За. Тэгээ 24 онд нөө налахаас нүүцсэн шүү дээ. Тэр нөгөө юу налах уу? Биш налахаас нүүцсэн гинэ нөгөө юунаас хачууртаас налах руу нүүцсэн шүү дээ. Тэгсэн чинь хипхоп байхгүй болсон. Хипхоп байхгүй болсон юм уу? Стрит тэгэхээр стрит стейж байсан шүү дээ. Sorry би амар хольж утгах чинь. 24 онд тийм стрит стейж байсан. Тэгэхээр би ер нь Монгол ер нь хипхоп тоглох юм хэцүү байхгүй тийм маань хипхоп болсон байсан. За ер нь хипхопыг ингэж тоглож ирснаас би яг өөр урсгалаа хөгжүүлээгээд тэр нь болохоор юу вэ? Break beat гэдэг ер нь урсгал. Break beat тэгэл сүүлдээ жоохон jungle тэг UK garage гэдэг тийм гурван урсгал холдог болсон. Garage юм уу garage? Garage. UK garage. Чи одоо саяны ямар break beat гэсэн шүү дээ. Break beat. Тэгээд энэ урсгалынхаа одоо юу гэдэг юм үүсэл ч юм уу ер нь одоо тэр арай онцлог байдал талын жоохон тайлбарлаж өгч. Мань онцлог байдал энэ мань университет судлаагүй. Яг чи чам бүр яг юу гэж мэдрээ. Мань аюу тийм жоо хипхоплог юм амар биттэй. Одоо техно ч юм уу хард техно ч ингээл чи одоо ер нь гадалж байгаа шүү ингээл. Нэг л дүс хэмжил яваад шүү дээ. Тэгэл хүмүүс тэр дээр амар саваал. Яг үнийг хэлэхэд би тэрийг бол жоохон ойлгох. Манчсан сайн ойлгохгүй юм. Тэгээ хүмүүс ингээл дуртай ингээл амар мундаг DJ ирсэн байна. Яг ихлээр ингээл амар ингээл юм цангинсан ингээл дуувч хал. Энэ яг яа тийм бэ? Мань сайн мэдэхгүй байна. Мань өөрөө тэр урслын юм. Тэг чам зүгээр ядаж таамаг байна. Таамаг гэвэл нэг юм байнгын нэг ритмтэй л байдаг тал юм шиг үл. Миний бодлоо. Хүмүүс ер нь ингээл яж байгаа тийм нэг амар тусгай залуус ингээл юм үтгэлцэн ч юм уу майктай ч юм уу тий. Нэг очоод яг ингээл нэг л хэвийн юм хөдөлгөөн хийгээл бүжиглээл тий. Бас наач Монголд ойлгохгүй байхгүй. Наач яг Монголд амар тийм жоохон ийм мод болчиход байгаа маа харамсалтай. Гэхдээ зөвхөн Монголд гэлтгүй ер нь бол тэгэл хаасаагүй биш одоо Берлинд ч юм уу, Англид ч юм уу. Тэгэл ер нь бол эн чинь нугасаа аюу тийм том урсгал юм шиг. Аюу том урсгал тийм. Тэгж ойлгоод байгаа шүү дээ. Би ойлгож гэсэн ер нь бол өчнөө хүмүүс одоо энэ одоо зүйл дууралдаг яадаг чинь. Тий, наач зөв ер нь л тийм. Тэгээд зүгээр яагаад бас хажуугаар нь мод болсон. Баггүй жоохон pop болсон, тренд болсон. Тийм үү. Тийм. Тэнгүүд залуучууд ялангуяа ингээд манусын доотлын үеийнх нь тэгж услаад байгаа шүү дээ. Сайн анзаарвал нэг юм жоохон юм техно ч юм шиг. Macтай тэгснээ юм өргөн өмддөг. Тийм. Тэгээд тэрний чинь дагаад тэр хөгжим нь бас давхар яваад байгаа гэж би ойлгосон. Тэгээд kinda юм нэг ийм шил одоо нэг Matrix-ийн Neo. Тий. Тийм хэлтэй. Тэгэл яг энэ харин тийм ээ энэ одоо уг нь яг ойлгодог сонсдог хүмүүст их л гоё юм шиг даанч одоо би бол жоохон сайн ойлгож чадахгүй байгаа. Тэгээд мэддэг хүнээс нь л асуух хэрэгтэй байна тий. Би бол бас та нар яг юуг ингэж одоо таашааж яад юм бэ? Мань хувьдаа бол жишээ нь тэр урсгалыг бүр хизээ сонсдгүй юм. Тийм үү? Тийм. Мань break beat-ээр сонсдог. Яг одоо болоо. Тийм break beat house ч сонсдог болсон өөрөө тоглож сураад. Тийм технологи биш. Технологи амар хэцүү байт юм аа.
Ойлгочвол гэтээ гоё юм шиг байлээ л. Гэтээ би бас ойлгохгүй юм шиг. Brad Pitt нь онцлог нь юу гэхээр илүү тийм битлэг хипхоп шиг байхгүй. Жоо хипхоп биттэй. Гэтээ аим хүндэлтэй тэр ай май нэг тэр юм. Жохон хүнд рок шиг юм одоо тэг зүүлхэн чаашаа. Яа, гэтээ яг тэр Батас Friends and Family дээрээс яг үндэ яг гол юм нэгсэн л тэ. Яа тэгэхээр эхний өдөр нь очичоод би хоноод тэг өглөө нь манай нэг шар темкаг нэг найз нэм тоолооцохгүй амар юм гоё химнэлттэй нэг зүүн аймагтай тэн дээр бата бөөнөр амар согтуу бүжмөжлөл тэг би асуусан энэ юу юм гэдгсэн чинь наач брейк бит штэ энэ ийм дуунуудтай гээд надаа нэг YouTube-ийн сувг зааж өгөөд тэгээд тухайд би асууж чи юу яаж дуунд сонгот яад юм аа гэсэн чинь мэдгүй андаа наа сонсоод хөдөлгөжийвэл би тэгэл ингээл авчдээ штэ тэгээд мэн ойдлохоо тэгээд энэ дуунуудын битүү сонсоод тэгэл яг орцсон шүү дээ. Энэ ч гэсэн гоё юм шүү дээ. Тэгэл мань ихсэн л дээ тэр урсгал маань. Break beat үү? Тэр чи өөрөө анхаал сонсож олж эхлээл дуртай болоод тэгээд за окей. Гэтэ эхлээд хипхоп тоглож байгаа хипхоп юм жоо хэцүү байна гээл дараа шилжсэн чи яг break beat юм шүү дээ. Тийм. За тэгвэл л шүү дээ яг DJ-н дээр ганц ахаад нэг ганц асуулт. Ер нь одоо яг гоё DJ setнийхаа тэр одоо тэр хөгжмүүдийг одоо хайж болохтой ер нь яаж хайж болт юм юу ах уу ямар одоо платформ ах уу яаж ингэж шин юмнууд байнгын олж ингэж өөрийнхөө интерсетээ ингэж одоо шинжилж сайжруулах уу за би миний хувьд чиний хувьд бол яах миний хувьд бол би эхлээд би нэг сурсан үнээсээ л дамжуулж хэлж байгаа юм л та надад анх тийг зааж ирсэн гэдэг айгүйх DJ set сонсоо гэдэг тэгээ сонсонгууд тийм тэгээ сонсонгууд ингээд таалагдж байгаа дуу чинь гарч ирнэ гэдэг. Тэгээ тэр дууга гарч ирэх юм бол тэр дууга олж мэдээд тэнгууд артистыг олж мэдээд тэгээ артистийн бүх дууг нь судал. Тэгээ мань тэгж гисэн. Тэгэл бүх дууг нь судлангууд мэдээж бүх дуу нь гоё биш. Тэгэл яг таалагдсан айгүй цөөхөн дуунд гарч ирнэ. Тэгэл тэр дуунуудаа цуглуулаад чинь амар ажиллахгүй. За тэр чинь амар ажиллахгүй юм чи одоо ингээд library тэ нэг юм номын сантай дууны сантай болж байгаа гэсэн үг. Тэгэл айгүйх тийм бус дижнерийг сонсно, өөр дуу сонсно. Тэгэл нэтээс ч асуун ийм жанрын ямар артистууд юу н popular ингээл тэгжил мэн болд шүү дээ. А тэр нь юу аим тусалдаг вэ гингүүд сүүлд бол Spotify бол бүр best бүр тусалж байгаа. Тэгтээ нөгөө мөнгө төлдөг нь яадаг вэ гингүүд нэг плейлист үүсгээд тийшээгээ яг за би ийм л төрлийн дуу сонсно гэж нэг дуу оруулаад тэр нэг shuffle-ийнх нэг magic shuffle гэж ядахгүй. Тэр нь асаачих юм бол тэгээд ер нь эхний нэг 10 20 дуу бол яг тэр урсгалын дагуул доонууд шинээр санал болгоол байна. Тэгж мэн айгүйх сет бэлдсэн сүүлд бол яг Spotify-аар шинэ одоо нөгөө өөрхөн сонсдог төрлийн жанр дуу чи гарч ирлаа. Тийм, ер нь жоохон нэг юм cheat маягийн болж байгаа. Угаасаа ер нь Spotify гол давуу тал нь яг тэр юм шүү. Надад их санагдсан. Апийнхан ингээд яг чиний сонсдог ингээд жоохон чиглүүлэр хүчин яг тэр чигийн гой плейлист байн бэлдэж өгөөл. Тийм. Тэр нэг гоё одоо бэлэн хоол идэж байгаа юм шиг. Тийм, ер нь бэлэн хоол шүү дээ. Spotify оронгууд л ингээл бид нар чамд ийм доонууд бэлтлээ гэдэг юм шууд ийм гараад ирдэг байхгүй. Тэгэл окей сонсонгууд таалагдал. Мэн сүүлийн хоёр playtime бол хоёулынгийн тэгж л хийсэн. Одоо тэгвэл тэгэл ер нь яг үндсэн жанр бол break beat тэгээд house гэж явж байгаа юм шүү дээ. Playtime дээр бол break beat. Халтуур бол тэгэл hip hop, old school hip hop тэгэл house болсон доо. Мэн ч бас 3 юм тоглодог болсон шүү дээ. Халтуурн дээрээ. Эднэрээс ер нь чамд өөртөө хамгийн гоё таалагдсан нь л break beat шүү дээ. Тийм үү? Тэгээд яг playtime дээр болохоор хамгийн дуртай тоглолт. Тийм. Бус газар нь бол одоо нэг old school-д тэнцээ байгаа хүмүүсээс хамаарат. Тийм. Ер нь old school аим safe л дээ. Тийм. Хүмүүс old school дээр ингээд юу шилдэггүй юм бүжлээд байж тах. Нэг сонсоод ингээд house угаасаа house. Тэгэл хүмүүсээс мэлдэггүй house. Яг hip hop тавихаар амар ядаргаатай байт юм аа. Энэ артистыг сонсохгүй. Энийг сонсохгүй. Наадхаас соличих. Би ийм сонсомоор байна гээд. Дандаа тийм түүлээ штэ яг уу. Наадан дээр чинь дөрүлээд бас нэг юм асуулт яг надад байхад байна л та. Одоо яг ингээд DJ хийж яхад ингээд сонсогчоос ингэж
одоо яг ингээ эртэг ядаргаатай үйлдэлүүд ер нь чамд хэр анзаардаг яг өөрөө диж байсан чинь. Гайгүй мань их баян тоглодгоо болохоор зүгээр яг өмнө болж исэн гэвэл тэгэл яг саяных штэ. Дуугаа сольж болж. Одоогоо хипхоп, одоогоо Tupac сонсон юм аа. Одоогоо Snoop Dogg, одоо A$AP Rocky 50 юм. Эсвэл те нэг дүнзэнд нэг хипхоп цаг гарan тоглолцоод би өөрөө уудаад шууд хаус тавьчихсан байхгүй. Тэгсэн чинь хаусан дээр хүмүүс бүжиглээсэн. Тэгсэн чинь таньдаг хүмүүс амар хипхоп сонсдог хүмүүс ирснэ. Андаа одоо болио. Андаа одоо болио. Одоогоо хипхоп сонсё. Тэхүүм хөглөө. Би өөр согцдаг. За тэгээд буцаа хипхоп тавьж байна. Тэр л жоо ядараад. Гэхдээ амар сайн DJ бол яг crowd амар мэдрэх стйл л доо. Зөвч доо тавих хэвээр сайн чолох хэвээр дээрэс нь crowd анзаараад за энэ дуун дээр за энэ урсгал дээр явж гин тэрэн дээр явахгүй байна. За би тэгвэл тэгж холсноо байна, тэгснээ байна. Энэ араас энэ дуу орлосноо байна гэдэг ч юм уу те. Тэгстэ. За баг 40 минут миний тухай ярьлаа. Тэглээ. За одоо how about you man? Тэгэл яг хуу миний хувьд л мэдээж тэгээд бас өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол одоо маш сонирхолтой амьдралтай бас ер нь бол гоё ховор төхөөх тийм боломж ашиглаад ирсэн. Тэр нь бол яг би нөгөө On Secret дээр бол алт ирсэн болохоор юу гэхээр нөгөө Англид одоо 1 жил яг мастерын одоо хөтөлбөр сураад тэгээд одоо гүйцэтгээд ирлээ. Тэгээд тэр нь одоо ямар одоо хөтөлбөрөөр би дамжиж явсан байх лээ нөгөө Английн засгийн газрын одоо Chivening гэдэг тэтгэлэг хөтөлбөр байдаг. Тэгээд тэрэнд одоо бас шалгараад тэгээд 1 жил сайхан одоо бас сургалтын төлбөрөө даалгаад тэгээ бас сар болгон тийм нөгөө тийм стипенд аваад тэгээс болцоод ирсэн. Тэгээ тийм болохоор одоо миний үед маш гоё жил байсан. Маш гоё яагаад гэхээр тэгэл те сайхан суралцаал тэр нь өөрөө цаанаасаа төлөвлөгдсөн. Тэгэхээр тэрнийхэн дээгүүр ингээд сар болгон бас гоё мөнгө аваал. Зүгээр чи сайхан суур те ингээд сурсан мэдснээ ингээд эргүүлээд буцчихад бас жоохон нийгэмдээ нэг жоохон ч гэсэн хэрэгтэй юм хийгээл. Тэгээд тийм хугацаа өнгөрсөн. Тэгээд энэ өнгөрсөн 1 жилийн хугацаанд тэгээд бас зөндөө олон гоё найзуудтай болсон. Одоо Монголч гоё зөндөө олон дотны найзуудтай бас өөр орны ч гэсэн хүмүүстэй нэлээх надад найзалж нөхөрлөлөө. Тэгэл тэр талаараа бол үнэхээр янз бүрийн жил өнгөрлөө дөө. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү дөө. За ерөнхийд нь бол тийм юм те гоё юм те. Тийм мөчүүд байсан уу? Ямар мөчүүд? Одоо нүд нэгцэн үү? Тийм мэдгүй одоо нэг юм жоохон ингээд үзэл бодол өөрчлөсөн ч юм уу? Байсан. Зөндөө байсан юм л. Яг зөндөөч гэж. Яг ингээд айгүй хүчтэй ингээд нэг тийм үзэл бодол одоо ингээд тархинд суусан үед гэх юм уу? За. Зүгээр яг шууд тоо санагдж байгаас нь эхлээд ярихад бол мань одоо ингээд нөгөө тийм чинингийн хөтөлбөрөөр явангууд бас натаа ч гадна 10 хэдэн хүн одоо бид нэр манай жил 15 6 хүн ингээд бас давхар ингээд шалгараад бүгд ингээд явж байгаа байхгүй юу. Гэхдээ ингээд өөр сургууль өөр хөтөлбөрүүд рүү. Тэгээд бидний одоо дийлэнх нь болохоор нөгөө нэг Лондон руу явж сурсан. Тэгэл эхлээл бид нар чинь ингээд хоорондоо ингээд байн уулздаг тийм монголчууд. Тэгээд тэнцээ намайг анх очиход болохоор ер нь бол би ганцаараа эрэхтэй. Тэгээд бусдын дандаа юм өгтөд байхгүй юу. Эмэгтэйчүүд тэгэл одоо бүгд зарим нээж одоо дийлэх нээж болсон, ээж болоогүй тэгэл одоо янз янзын одоо насны эмэгтэйчүүд гэсэн. Тэгээд тэд нартэй ингээд уулзаал одоо байнгын одоо 4-5 эмэгтэйтэй байнгын уулзаал одоо яг ингээд амьдрал яриад те. Ер нь тэдний хувьд амьдрал яаж өрнөдгөө, ер нь яг юу бодож мөрөөддгөө, юу бодож сэтгэдгүү гэл. Тэр ер нь бол одоо харилцан ярианууд одоо их жоохон дотор өөрчлөсөн юм санаж. За. Одоо чинь яг өмнө ч одоо би нэг Монголд болохоор ингээл яг эмэгтэй ингээд найз нар ингээл мэрсэр байдаг ч гэсэн тэд нартэй ч байнга уулзаал те. Тийм их юм ярихгүй шүү дээ. Тэд нэр одоо яадгүй дүүгээл мэрэгжлийн талаас ч юм уу эсвэл эмэгтэй хүн одоо ээж хүнийхэн талаас ч юм уу эсвэл эхнэр хүнийхэн талаас ч юм уу. Тиймэрхүү юм одоо чи надаа ингээд өмнө нь ингээд Монголд агаад хахад тиймэрхүү юм яриад ах юм одоо завшаа гэх юм уу байгаад. Тэнцээ очиод
жоохон тийм яг эмгтэй хүмүүстэй амар их түлхүү ярилцаад яангууд нэрээ ийм биш дээ. Нэрээ эмгтэй хүмүүс нэрээ ингэж бодд юм байна. Тэгж бодд юм байна гэдэг ч юм уу. Дээж талаас нь ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бол нэлээ суусан. Яг тэрнээс гадна нүүр зүгээр нөгөө хичээл дээр тиймэрхүү моментууд одоо жишээ нь юу байсан бэ гэхлээр манай анги жишээ нь одоо 17 өөр орны ингээд оюутнууд байгаа байхгүй юу? Одоо Арабаас байгаа, Сауди Арабаас байгаа, Суалинтекээс байгаа, Оросоос байгаа, Таиландаас байгаа, тэгэл Тайван, Хонконг гэдэг гэл, Вьетнам гэдэг гэл те. Тэгэл Норвег гэдэг гэл. Тэгээд ингээд багийн нөгөө хичээлүүдийн семинар гэж болдог. Семинар чи ерөөсөө дандаа нөгөөний хоорондоо ингээд ярилцаал яг нэг зөвхөн багш ингээл лекц ороод байхгүй бид нар ч хооронд нөгөө харилцаа өрнүүлдэг тийм уууд. Тэгээ тийм уууд дээр ингээд багш ингээд за бид нар дунд ингээд нэг юм ярилцах сэдв өгчөнгүүд ингээд тэнцээ байгаа ингээд тэр сэдвийн хүрээнд ингээд хоорондоо ингээд анги дотор ингээд өрнөж байгаа тэр харилцаараа маш сонирхолтой байдаг гэсэн. Яг тэрэн дээрээс би яг ингээд юу ойлгож авсан гэхээр за өөр газраас ирсэн хүмүүс чинь бас маш ингээд бүр огт өөр биш ч гэсэн бас ингэж юм ялгаатай юм өнцгөр хард юм байна. Тэгээ тэр ялгаатай өнцгүүд нь бүр юм асар өөр биш байгаа байхгүй. Тэгтэл юм жижигхэн ялгаатай. Тэгээ тэр жижигхэн ялгаатай юмнууд дээр яагаад ингэж бодож байгаа, яагаад ингэв гэдгээд ингэ жоох ухаадсан юм. Яг тухайн хүнийх нь одоо тэр нөгөө одоо ирсэн улсынх нь одоо тэр нөгөө өссөн тэр нийгмийнх нь тогтолцоо ч юм уу те нийгмийнх нь байгаа байдлаас хамаарат тийм байдаг. Тэр бол одоо надаа их тийм гоё юм сурахаар мөчүүдийн нэг байсан. Тэ. Одоо чинь Орос хүмүүний яг ингээ бодож байгаа бодол ийм юмн дээр ийм байх хэрэгтэй гэдэг бодол. Тэрэн дээр одоо шинэ болохоор Таиланд хүний гаргаж байгаа өнцөг хоёр бол ингээл бас айгүй өөр төгсөн мөртлөө айгүй тийм миний бас ингээд караг үнцэг байгаа байхгүй. Тэр бол надаа ингээд бүр айгүй ингээд олзуурах штэ гэх юм уу. Энэ яг ингээд өөр улсад сэрэл өөр улсын хүмүүстэй ингэж сурах чинь нэр энэ л үнэхээр гоё юм байна да гэж бодогцсон бодлоо. Тийм шин одоо харах үнцгүүд тийм. Чиний өмнө харж байгаа харах үнцэг ингээд үзэл бодлоод олж мэдэх нь сайн гоё юм шүү дээ. Тэр л ер нь гоё байсан. Тэгээ ер нь зүгээр л хүмүүстэй ярилцсан л надаа ингээл байнга ингээл тэр хүмүүстэй чи ингээл ярилцсангууд ингээл ийм одоо манай усад ингэдэг, ийм учраас ингэдэг. Одоо бид нэр ингээд ийм зүйл дуртай. Тэнгүүт нь тэгэл би жоохон лавшуулаад тийм үү та нар яагаад ийм зүйл дуртай юм? Юунаас хамаард юм бол одоо жишээ нь одоо байгалийн онцлогч юм эсвэл тэр нүтгэн тийм ч юм уу эсвэл нөгөө шашны үзэл бодол нь тийм гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ болгон ч л надаа ингээл амар сонирхолтой байгаа байхгүй. Яг тэр болгоно ингээд тийм болоод тэр юм уу ингээд би ингээд буцаад өнгөрсөн нэг жилийн хугацаанд ингээд өөрийгөө ирээд таран буцаад жоохон хүүхд болсон ч байсан юм шиг. Тэгээ юм болгонд ингээд сониучрахдаг. Өмнө чинь болохоор одоо би чинь ингээд юм болгон сониучрахаа болоод өөрсдөө нэг сонирхдаг тодорхой хэдэн зүйлтэй. Тэгээ тэр зүйлээ л ингээд авшуулаад судлаад байдаг. Тэгээ өөр зүйлийг жоохон хайцсан байсан. Тэгээ буцаад ингээд жоохон өөр ингээд янз бүрийн жижиг ингээд зүйлүүд нь хүртэл ингээд сонирхол татсан тийм одоо үе рүү очсон гэх юм уу. Буцаа оюутан болсон гэх юм уу. Яг юу гэж тайлбарлахаар ингээд буцаад ийм амар сониуч болсон. Хүн болгонтой ярихад ингээд сонирхолтой зарим мэдээж ингээд зарим одоо гаргаж байгаа зүйл нь бол таалагдсан, зарим юм нь бас тиймч таалагдахгүй гэл янз бүр юм л байна. Гэтэ зүгээр яг нийтдээ бол ингээд яг өнгөрсөн жилийн хугацаанд ингээд маш олон гоё юм шинээр ойлгож сурсан юм шиг надад санагдаж байгаа. Тэгтээ ер нь бол тэгэл угаасаа л буцаад оюутан сурч болсон шүү дээ. Ер нь бол яг л оюутан болсон. Тий. Оюутан байх чинь ер нь их гоё юм байна шүү дээ бодсоо. Тэр дэхтэй бас гоё хаа. Би бас яг буцаж сурвал одоо нэрээ яах вэ гэж аюух боддог болсон шүү дээ. Гоё шүү дээ. Тэгвэл надад гэхдээ ингээд би яг ингээд сүүлдээ оюутан ингээд ер нь хичээлийн одоо маа төгсөл болол ярьж байгаа байхгүй юу. Гэхдээ яг ингээд бодсон бодлол ер нь оюутан байх чинь амар гоё юм байна шүү дээ. Чи ингээд одоо байгаа бүх цаг хугацаагаа
шин юм мэдээл тэрийг сурахад зарцуулж байгаа юм. Аа. Тэгээ шин юм мэдээд сураад тэгээд тэр зүйл нь өөрөө ядж яхад яг тэр сурж байгаа зүйл нь чиний сонирхдаг юм байвал тэр бол бүр үнэхээр гоё байдаг хэрэг. Тийм. Тэгээд тэрний хадлаа мөнгө авдаг бол бүр гоё шээ. Тийм л дээ. Тэгтээ сая сурахтаа бол яг өөрөө хүссэн юмараа л яг сонирч байгаа юмараа л явж сурсан юм биш үү? Тий. Ер нь бол яг жоохон тэгж хэлж болно л. Яг миний сонирч ирсэн юм. Гэтэ нэг яг ингээд сураад дуусхыг гэх юм одоо нөгөө хичээл төгсөөд одоо хөтөлбөр дуусгаад одоо ер нь бол би чинь өөр ийм зүйлийг бас хөшөө нэм сурахыг хүсэж гин гэсэн л тийм бодолтой дууссан л та. Одоо ер нь тэгэл одоо сая хичнээн ингээд мастрын юунд сураад одоо ер нь баг дууссан байгаа ч гэсэн ер нь бол цаашдаа зүгээр ер нь ингээ өөрөө яг хүсэж байгаа чиглэлээр хөшөө илүү нарийн байнга суралцаад явъя гэсэн тийм одоо бодолтой болоод ирсэн. Одоо миний хувьд тийм сурах юм жоохон тийм хүсэл байдаг байхгүй юу? Тэгсэн мөртлөө зөв шинэ аргууд сурах дуртай гэх юм уу? Одоо ойлгож бол ялангуяа хийж байгаа юм дээр нэг бол одоо мөнгө олох ч юм уу, нэг бол юу ч гэдэм ажил дээр ч юм уу. Тийм дээр маш шинэ юм сурах хүсэлтэй байдаг. Тэр чинь тэгэл ялангуяа суралцсан шүү дээ. Тийм л дээ. Тэнгүүд ингээд чи бол чиний ярианаас сонсоор яг шинэ сэдв ч юм уу юмд суралцах, үнэхээр яг суралцах гад судлах гад байгаа шиг санагдав. Гэхдээ яг ч бас яг зөвхөн тэгж зөвхөн одоо юу гэдэг академик чиглэлээр ч юм уу те байнгын одоо тэр нэг эрдэм шинжилгээний тийм ажлууд судалгаанууд уншаал зөвхөн тэр талаасаа биш л те. Гол нь зүгээр яг одоо юу болж юм яаж юм гэд надад үнэхээр сонирхолтой санагдчихвэл зүгээр л одоо тэр нь юу ч байсан хоол хийх ч байсан юм уу эсвэл зүгээр шинэ төрлийн одоо технологийн одоо тэр инновац ч юм уу эсвэл өөр шинээр нэг бий болж байгаа одоо юу гэдэг юм тийм улс төрийн тогтолцоо ч юм уу тийм тэр алганыг л зүгээр байнгын тийм гой сонирчээ судлаа сонирхъя суралцъя юу гэдэг мэдээ гэдэг л тийм одоо хүсэл гэх юм уу тэрнээс шал заавалч үү тийм их сургууль сурах зүйл гэсэн үг шүү дээ. Одоо тэгэл одоо чиний жишээ нь сая одоо DJ-н дээр ч гэсэн ингээд байнгын DJ хийхээ яаж сайжруулах вэ? За одоо нэг ингэх юм байна. Энэ дээр ийм шин техник сурах гэдэг чинь бол одоо миний ярьж байгаагаас л нэг одоо хол зөрхөр бол байгаа байхгүй. Тийм. Миний яаж зүг тэгсэнгдээд бас юм аа. Жон хоолж юм шиг. Би нөө мэдж байгаа юм аа сайжруулах гэдэг гэсэн үг шүү дээ. Цоо шин юм сурах гэхлээр хэцүү дээ. Тийм яг одоо чи надаас одоо цоо шинээр юу сумаар нэг бол мань хэлж чадахгүй юм байна. Зөв шинэ хоол хийж сурах. Чи цагны бизнесийн талаар сурмаа. Тэр чинь баг Moses дээр зүгээр сурсан шүү дээ. Тэгэж өвжинэрийн рилээс сураалаа. Тийм зүгээр яг хуу тийм юм байна уу? Тэгээд яг өөр ер нь зүгээр эргээд бодуулсан тийм моментууд бол зөндөө байгаа. Гэтэ өөр яг зуруур нэмээд нэг юм хэлэхэд ер нь бол би баг дийлэх хугацаанд бол ганцаар байсан. Одоо манай одоо ихнэр шүрээ дундуур над дээр хэд дууд арсналтай. Одоо өвөл ирээд сар явж байгаа. Дараа нь бас 100 ирээд дахиад сарлаад. Гэтэ яг тэрийг оролцуулахгүй үлдсэн хугацаанд бич ганцаараа л амьдраад байгаа шүү дээ. Тэгэд ер нь ганцаараа тэгж байж амьдрах ер нь хүний амьдралд их чухал юм байна гэж бодсон. За. Ганцаараа байгаад ангууд яг чиг өөр өөртөө ярьж эхэлж байгаа. Байнга зүгээр одоо хоёулаа ингээл хоорондоо найзууч ярьж штэ. Чамтай би ингэж ярих шаардлага. Чамтай ингээ би ярих биш. Эсвэл би одоо гэртээ очиж шүрээтэй юм ярих биш. Эсвэл ингээл ажил одоо шаардлагаар өөр нэг хүнтэй юм ярих биш. Зүгээр л яг өөр өөртөө суугаал гадаа ингээл парк дээр ингээл алхаал. Ямар ч хөгжимч сонсохгүй, подкаст сонсохгүй. Тэгтээ ингээл юмыг ажиглаал. Тэгэл одоо юмнуудыг ингээл эргцүүлээл бодоол
За ер нь одоо юу болж ийн, яаж ийн, ийж ийн, өөрөөрөө би одоо юу мэдэрч ийн, цаашдаа яах чинь гэдэг. Тэр нэг ганцаараа яг өөртөө ярьсан үед бол миний хувьд одоо маш чухал өөрчлөлт. Чухал өөрчлөлт болгохын үндэс нь болж байгаа хаа гэж бодож байна. Тэ. Тэр үед ер нь их гоёсэн. Бараг яг үнэхээр зарим бараг түрүүний ярьсан юмнуудаас ч өмнө ярьсан юмнуудаас ч илүү чухал байсан байж магадгүй гэж бодож байна. Гол нь өөртөө ингээд ярьж нөгөө нэг юу өөртөө яг нэг same нэг огтлтол дээр огтлцоод яг заа ингээ ямар ч зөрчилдөөнгүй ингээ өөртөө ингээ kinda яагаад ярилцаад за ийм байгаа юм чи ингэх юм биш үү ингээд чи юу гэж бодож ингээл өөрөөс асуугаал тэнгуү тэрэн дээр өөрөө хариулаад тэр юмнууд ер нь баг хүн болгонд их ёстой байна гэж би аль бодсон шүү дээ. Уус нэг тийм сатар хөнгөө болохоор тийм. Нэг заавал өдөр болгоо ингээд уулзаал яриад ах тийм эсвэл ингээд тийм яг сатар хөнгөө яг чиний хэлдэг шиг нөгөө ямар ч тийм бусад юмнууд ингээд нөгөө толгоонд чинь орж ирж байгаа бусад нэг гадны чимээнүүдийг түр ингэж ягаад хойш тавиад тэгээд зөвхөн өөртөө ер нь одоо юуны ч тухай ярьж байна шүү дээ. За юу болоод байна гэл. Тэгэл бас нэг хүсэж байх юм шиг юм биш шүү дээ. Өөртөө ярих уу? Тийм хүн болгоно бас тэгж гоё ярьж чадахгүй л дээ. Тийм үү? Тийм. Нөгөө өөртөө нүүр тулмааргүй хүмүүсийн хувьд бол бүр хэцүү л байна. Би өөртөө ярихдаа л хамгийн үнэнчээр ярих юм шиг санагдсан шүү. Тийм. Ямар ч одоо би одоо өөртөө худлаа яриад яах вэ? Тийм. Зүгээр үсэ тэгэл бүх юмыг ингээд 100% баг тий 100% ингээд миний одоо юу болж чинь би өдөр тутамдаа ямар үйл хөдлөл хийж чинь би одоо нэг хүнд ингээд худлаа ярьсан мөртлөө тэрнийхээ эсрэг юм хийж байгааг хамгийн гонц мэдж байгаа юм чи би өөрөө л байхгүй. Тэгэхээр тэгэл өөрөөсөө цогтоож чадахгүй болоор тэгэл. Манай яг зүгээр чам тэгж бодсон юм л та. Өөртөө ганцаараа байснаа өөртөө тэгж гоё ярьж чадчихвал зөв миний бодол шүү. Чи тэгвэл аюу гоё ирүүл юм байна гэж мань бодсон. Ирүүл хүн л тэгж чаддаг л ах. Угаасаа мань өөрөө ирүүл болоод тэгдэг бас. Гэхдээ харин яг ирүүл бос дээр бол одоо тийм л ах. Би бол одоо өөрийгөө арцсанхуу гайгүй. Тийм, ментали ирүүл шүү дээ. Тийм, ментали. Гэтэ нөгөө бид нөгөө хэцүү юу дээ шүү дээ. Тийм. Одоо өөрөө чиг fuck up хийдэг ч юм уу тийм. Тэл чиг дотор ярьж шүү дээ. Йоо. Одоо хандаа чи юу хийвэ? Чи одоо ямар тэнэг юм бэ те? Арайч те. Тэгэл тийм одоо жоо өөрийгөө зэмлэх, өөрийгөө буруутгах тийм яриануд бол одоо байхгүй биш гэж хэлэхгүй. Ялчгүй ингээл буруу юм хийгээл өөрийгөө зэмлээл. Цаац гэл өөрийгөө буруутгадаг үед шүү дээ. Тэгэл одоо нэг нь тэрийгээ тэгээ ойлгоол яаж байгаа л тэгэл цаашаа ингээл яах уу гэдгээл бас тэгэл өөртөө ярьж шүү дээ. Ер нь тэгээд би ингэж бодоод байгаа байхгүй. Ингэж ботсон аймагсан. Яг ингээд яавал зөв, яавал буруу гэдгийг хүн болгоо ингээд ер нь бол дотроо мэдчихдэг. Тэгтээ зарим үед ингээд нэг санамсаргүй ингээд угаасаа буруу сонголт хийдэг те. Одоо ингээд энэ буруу штэ, энэ одоо дэм штэ гэж мэдж байгаа мөртлөө тэрийг л ер нь ингээд өөртөө айгуу сайн ер нь тохиролцох хэрэгтэй байна гэж бодсон шнэ. Одоо чинь Дэвид Гоггинс шиг ч юм уу те. Баян ингээд зөв юм бас хийдэл бас хэцүү л ах л та. Одоо хүн бас жоохон нэг юм бас жоохон өөрийгөө сул тавих хэрэгтэй юм шиг санагддаг басаа. Ер нь яг өөртөө үнтэй би бол яг үнэлэх гэсэн юм шүү. Би бол тэгж амьдарч чадахгүй. Одоо чи Дэвид Гоггинс шиг те. Тийм тулцсан одоо сахилгааттай. Тэзэж яадаг ч хэлээд өдөр болгоод дасгал хийдэг. Одоо галзуу шүү дээ. Тэ. Одоо баг шоуддгүй, дуу сонсдгүй. Одоо баг нөө стоицизмын хамгийн экстрим хөлбөрийн хүмүүс тэ. Тэгээ би бол юм одоо хатсан харт одоо тийм талах шиг аргуу аймаар амьдрал арьсгүй. Тэр амар бас яг байнаас нь жоохон тэ.
хар талхай гоё wine дүрээд идчихмээр шүү дээ. I need the wine. Тэгээд тэрэн дээр л яг өөрхөн амьдралаа яг юу хүсэж байгаа, яаж байгаа гэдгийг одоо зүгээр нэг юм өөр өөртөө л яг үнэхээр хэлэх хэрэгтэй биш. Окей, би тэгвэл яг гоё миний амьдрал жугаац ингэ байх хэрэгтэй. Тэрийг тэгвэл би хэдүү байх юм гэдэг ч юм. Тэрийг тэгвэл сайн. За тэгвэл хийх үед нь хийгээл. За тэгвэл чи ярьж чадхаараа хариулаарай заяа. За. Ингээд жил юу н ганцаараа баг жил ганцаараа байсан шүү дээ. Тий. Одоо шүрээг ирж буцсныг тооцоо. Тэгээ ганцаараа өөртөө ярьсан гэж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо ярьж болохоор нэг тийм том одоо ололт нь чааш нэг өөрчлөлт одоо байх ёстой байна ч юм уу. Нэг юм өөртөө нүүр тулаа ярихад нэг юм за би энийг ингэж засах хэрэгтэй юм байна. Эсвэл би ингэх хэрэгтэй юм байна. Энэ дээр ингэж алдаадсан юм байна гэж ярьж болохоор юм байна. Яг уу. За зүгээр одоо хамгийн чухал би яг өөрөө бүр боцоор агаад одоо боцсон өөртөө ярьсан гэх юм уу. Ер нь би өөр дээр ингээд одоо өнгөрсөн ингээл байсан те. Ингэж байгаа юмнуудаа хараад өнгөрсөн жилүүдэд хараад энэ жоо анзаарсан юм бол би юун дээр амар суулсан байхгүй одоо шин шийдвэр гаргахтаа амар ингээд жоо шийдвэр гаргахаас зайлсдаг амар удаан ингээл жоохон ингээл тэрийг тойрол жоохон ялангуяа тэгэл тэр нэг гарах шийдвэрүүд жоохон ярихтаа хэцүү юм байнгут нь тэрийг ингээл жоо тэрэн дээр хурдан хөдөлж чаддгүй юм уу яах ёстойгоо мэдэхгүй болчихгод ингээл kind and stuck болол гацаал ингээл амар бодоол тэрийгээ би юу л ингээд яг амар анзаараад тэр анзаарснаас болоод би юу л ингээд амар чухал ийм моментуудаа ингээд алдсан байж тээ ингээд чи ингээд тийм та ингээл юм жоохон шийдвэр гаргахгүй ингээд юм хитрхи юу гэх юм урсгалаараа гэх юм уу тийм одоо байдлаас болоод жоохон чухал юмнууд алдсан байж тээ чи яагаад ингэсэн юм бэ яг юунаас болсон юм бэ энэ дэр одоо энийг одоо шинэ цаашдаа ийм байх юм уу гүм үү энэ дэр юу яах юм ингээл level чи энэ дэр ингээл алдаалах юм биш тэгж ер нь бол нэлээ одоо дотроо бодоол өөртөө ер нь хаад тэр ярьсан тэгээ ер нь жоохон тэр талаа ер нь нэлээ засъя гэсэн тийм тэгэл засаад ер нь жоохон яг нэг юу шийдээд мэдэхгүй чадах юм байл ямар ч шийдвэр хурдан шийдвэр гаргах нь л зөв юм байна. Алдсан ч байсан, онсон ч байсан шийдвэр гаргах нь л зөв юм байна. Газ. Тэгээд онол гоё те. Онол хурдан дараагийнхаа юм яагаад алдах юм бол алдсан бол одоо чинь юун дээр алдснаа эргүүлж ойлгоол. Тэгэл алдаагаа засаал. Тэгэл дараагийн шийдвэрүүдээ гаргах. Тэгэхгүй ингээд миний ингээ яагаад шийдвэр гаргаж чаддаггүйсэн бэ? Би ингээд алдахгүй гэж хичээдсэн байгаа. Буруу хичвээ. За ингэчих юм бол болохоо чинь. Зараг баг ингэж алдчихснаас хингэхгүй байж игээд тэр ингээд ер нь л айгу буруу байсан юм л. Тэрийг ер нь жоохон ойлгол төрсөн. Гэтэ яг одоо би сайн нөгөө нэг юу өөртөө ярьсан нэргээл тэгж штэ. Тэр бол гэдэг ингээд бүтэн жилийн хугацаанд үргэлжилсэн юм бас биш л дээ. Яг хичээлтэй үед бол яг үнэхээр тийм завбал байгаагүй. Зүгээр хичээлтэй үед бол ингээл мэдээж хичээлээ хийн тэгэл хажуугаар янз бүрийн ингээл хүмүүстэй бас танилцах гал янз бүрийн идэвхтэй байх гал тийм үед оролцсон. Тэгэл яг завгүй болчихвол үнэхээр завгүй. Ямар тийм өөртөө яриад ах тийм гүйрээд байх цаг байхгүй. Саний зүгээр миний өөртөө ярьсан гэдэг бол ер нь жоохон нөгөө төгсгөл хэсэгт сая жоохон ирэхээс наах нь тэр үед арай л болсон гэх юм уу. Ер нь жоохон хичээлүүд арай жоохон юмнууд гайгүй болоод тэгээ дууссаны тэрний дараагаар тэгээ надаас сайхан нэг тийм гоё гүйрээд ганцаараа ингээд Лондонгийн оо парк маркет явах хугацаа байсан юм аа. Тэр үед. Тэр үед. Тэгээ мэдээж нөгөө нэг гол нь өөрөө тэр мөч хүртэл чинь би тэгээд нөгөө нэг амар олон хүнтэй танилцчихж байгаа шүү дээ. Олон хүнтэй танилцаал тэр хүмүүсийн одоо санал бодлыг сонсоол. Тэгээ тэр ч гэсэн бас ер нь яг өөр дээр ер нь жоохон эргүүлээд одоо өөрийгөө анзаарах тийм юу болсон баха.
одоо нөлөөл гэх юм уу түлхэж болсон хаа. Өөр нэг хүмүүстэй танилцал. Энэ хүмүүс ийм байсан байна. Хүмүүс ингэдэм байна. Одоо тэг гэл бас нэг жоо. Ер нь бол нөгөө өмнө ярьжсэн шиг тийм харьцуулалт бол бас байсан. Гэтэ яг би нөгөө харьцуулалт гэхээсээ илүү гол нь өөрийгөө ингэ амар байж болох юм. Тэгээд одоо нэг би болцсон юм хоёроо тэгэл харьцууллаа. Наас ч уусаа яг хамгийн хэцүү харьцуултуудын нэг шүү дээ. Yes, тийм ээ. Тийм, би ингэж байж болох байсан юм гэсэн чинь би ингэчэж гэдэг ч юм. Харт. Тэгэл тэрийг одоо чи тэрийг яаж давж туусах гэж бодож байна? Гэхдээ яг давж туулах нь зүгээр давж туулах гэхээсээ илүү тэгэл яг одоо нөгөө нэг юу нэгэд дасан цогцсон шүү дээ. За сайжирсан даа. Үгүй тий яг юу гэж бодсон гэхээр за ингээд эцсийн дүнд нь юу гэж за би одоо нэгэнт одоо болоод өнгөрсөн юм дээр тий одоо ингэж өөрийгөө юм сөрөг бодлоодаар ингээд дахиад өөрийгөө зэмлээд авах ямар шаардлагагүй юм байна. Одоо бол ийм болцсон бол тэгээд одоо тэгээд цаашд яах вэ тий би ч одоо цаашдаа миний амьдрал үргэлжлэх гэдэг чинь тэгээд чи үнэхээр яг одоо энэ болцсон юмасаа ингээд эргэж хараад ингээд эндээсээ өөрийгөө ойлгож чадсан уу тий. Гэтэ ер нь ойлгож чадсан уу? Ойлгосон бол одоо яах ёстой вэ? Одоо цаашдаа яах вэ? Тэгээ тэрэн дээр л ер нь бол арай илүү акцент өгсөн байна гэж бодсон. Тэ яах юм сайхан ганцаараа явсан нэг тийм өөртөө нэг тийм жоохон ухаарлын үеүдээсэн байсан. Тэ. Гэтэ мэдээж тэрний хажуугаар тэгэл нөгөө бас одоо фан үеуд гэх юм уу? Хүмүүстэй найзлал, олон хүмүүстэйгээ ингээл ийш тийшээ яваал, гуйзуулаад янз бүрийн юм үзэл. Тиймэрхүү юу ч гэсэн маш олон байсан. Тэгэл одоо яг өнгөрсөн нэг жилийн хугацаанд бол тэгэл аль-альнийх нь л одоо юм бүх зүйлийн бүх энэ гоё сайхан муухай ухаарл гэхдээ нэг муухай юм яг үнийг шиг байгаагүй зүгээр жоохон хэцүү стрессфул одоо жим стресстэй үед байсан. Тэгээд тэр нь харцангуй гайгүй тийм одоо ер нь менежбл тим юмнуудын л гоё комбинацтай тийм одоо айгүй амтлаг жил болж өнгөрлөө дөө миний хувьд л тий. Болж штэ. Тий. Одоо байж болох хамгийн гоё одоо хин нэгэн тийм чөөний боломж олдоод явах юм бол баг хамгийн тултал нь ашигласан за тултал нь ч гэж хэлэн сайшаа. Гэтэ ер нь бас айгүй тийм гоё зөв ашигласан одоо явдлуудын нэг нь болж таарч байна тий. Тэгээд миний хувьд бол яг өөрийнхөө хувьд бол мэдээж тийм тий бас зарим ингээд ойлгодгүй байсан зүйл дээрээ би ингээд жоохон амар тодорхой ойлголттой болж байгаа. За энэ дээр ийм л ах хэвээр байна. Өөр би нэг ингээл өөрөөр бодоод ах шаардлагагүй. Ийм бол ийм гэх. Ийм бол яах вэ? Тийм бол яах вэ гэдэг тийм юм амар багассан. Гэтэ өөр одоо өмнөх жилийнх тэр одоо явж байгаа чиний залуус тэр манай жилч тэр одоос айгүй мундаг хүмүүс зөндөө байсан. Аль хэдийн нөгөө нэг танилцсангууд нөгөө нэг бүгдээрээ ингээд өөр салбартаа ингээд тодорхой хэмжээний ингээд амжилт үзүүлээд ингээд бас нэг юм дахиад ярих юмтай болцсон. Тэгэл тийм хүмүүстэй чинь танилцаал яхад бол зүгээр л ярилцаал амар идэгсэн шүү. Ярилцаал юм асуугаал энэ яадын гэдэг юм уу тэгвэл яах вэ гэх нэг юм жоох хүүхд ингээд томчуудаас юм яагаад гэж асууж байгаа ч юм шиг тийм. Тэгэл ингээд яг юмаа мэддэг хүмүүс чинь тэгэл өөртөө ингээд хүмүүст ингээд тайлбарлаж ярьж байгаа нь хүртэл тэгэл сонирхолтой. Тэр бол бас гоё байсан. Одоо тэгээд нөгөө төр одоо хамт явсан нөхдүүдтэйгээ уулзсан да. Монголоо тий. Яа. Тэг нөгөө төр болохоор нөгөө тийм Английн бас нэг тэмдэглэл болж байгаа. Saint Patrick's Day. Амуу юм уу? Тийм л үү. Saint Patrick's таасаар яг марчиж Saint Patrick's илүү Saint Andrew's Day гэдэг. Тэрийг болохоор нөгөө нэг одоо Англи хэлчээсээ ямнаас одоо тийм нөгөө одоо зохион байгуулад тэмдэглэлт юм болт юм байлаа. Тэгээ тэрэн дээр бас бид хэдийг үрсэн байсан. Тэрэн дээр л одоо буцаж сайхан уулзч яанда.
Тэгвэл хоёлоо сүүл дугаар бичснээс хойш бол бас нэлээ хэм бас өөрчлөгдөжээ тий. Тийм. Одоо чиний амьдралдаа л нэлээ бас олон гоё том өөрчлөлт болсон байна. Миний хувьд ч гэсэн бас тэгээд яг ер нь өөртөө зарим зүйлийг ингээ ойлголтууд амар гоё тодорхой болсон. Шинэ хүмүүстэй танилцсан. Тэгэл зөндөө олон бас шинэ юм сурсан. Юм тийм айгүй гоё жил болж өнгөрлөө. 24, 25 бол те. One of the 25 бол яа. Тэгэл one of the best years байл шүү дээ. Ер нь бол тий. Дэшэл явж байна ямар тааш. Тэгээ яг уу энэ дээр зүгээр нөгөө бас нэмээд чивнэгтэй холбоотой ганц юм одоо хэлчихье. Манайхыг сонсоод бас зүгээр иймэрхүү юм сонирхолтой санагдаад дараа нь өөрөө бас явж сурыг энэ яа гэм бол гэдэг нөгөө сонирхож байгаа хүн байвал одоо надаас иймэрхүү юмнууд бол асууж болно шүү. Би бол одоо энэ дээр яг өөрөө мэдэх чадах юм дээр бол ингэ зөвлөх одоо эсвэл мэдээлэл өгч юм тийм дээр бүр нээлттэй kinda би нөгөө өөрөө энийх нөгөө яагаад ингэж яриад юм гэхээр би өөрөө ингээд ашиг шимийн амар хүртчихэж байгаа шүү дээ. Тийм болохоор тэгэд би одоо энэ зүйлийнхаа бас ингээд цаашаа ингэж гоё хүмүүст ингэж түгээн таниулах нь миний хувьд тийм бичигдэг үүрэг болчихж байгаа. Тэгээ би бол энийг бас ингээд надад үнэхээр гоё одоо миний ор секретарч хэлжсэн анх ингээд хүлээлттэйсэн тэр хүлээлтээс ингээд бүр давсан одоо тийм гоё туршлага байсан болохоор тэгээд би энийг бас ингээд сонирч байгаа хүмүүст нь л ингээд бас өөрийнхөө чатгаараа ингээд түгээмээр байна. Тэгээрээ хүмүүсээ гэхдээ манай хүн private болохоор бичсэн юм чинь request руу ороод харагдахгүй байх магадaltaй шүү. Харна шүү дээ. Хараад яг өөрөө сонирч байгаа гэхдээ зүгээр яг ойлгохгүй ч юм уу те яг зүгээр. Гэхдээ яг мэдээж амар хүмүүс жоох амар сонин бас амар ихтер хаяа жоох энгийн асууж орж ирээд байт. Тэр бол амар шаардлагагүй шүү дээ. Яг ингээд за энэ юу вэ гэхлээр өөрсдөө Google дэж үзээд за юм байт юм байна гэж ойлголтоо олоо. Тэгээд өөрөө бас нэг оролдоод явж байгаа. За энэ үнэхээр яд юм болоо гэсэн юм олно. Асуувал зүгээр байхгүй юу? Илүү нэрээ асуусан байна. Тийм интернет дээр сайхан бэлэн байж байгаа юм бас асуувал. Тийм одоо ч бас ChatGPT өчнөө олон AI болсон юм чинь. Одоо л орчин цагтаал одоо энгийн юм хүнээс асуух шаардлагагүйсэн. Яг сайн нэг амар олон эмэгтэйчтэй хамт байсан гэсэн шүү дээ. Тэгээ би бас дараа нь дахиад нөгөө нэг юу хавар өөр тийш явсан бохгүй юу? Европ явсан. Тэгэхэд тоноо. Тэгээ бас ахаал би ганцаараа бараг 5 6 эмэгтэйд явж байгаа. Тэгэл тэр 5 6 эмэгтэйтэй ерөөсөө битүү зүгээргээл сул цагтаа ярьж байгаа тэнгисийн хэрэг байсан шүү дээ. Яг байнга зөвхөн тэнгисийн хэрэг юм шаашаа. Тэнгисийн хэрэг амар хэрсэн. Тэгэл яг би октодоос асуунгуу. За одоо чинь хин одоо тэрийн гаргаж байгаа үйлдэл таад юу гэж бодож байна? Бүгд ингээл амар. No эмэгтэйний үднээс ийм энэ бол одоо red flag. Энэ бол red flag биш. Тэр ингээл амар тайлбарлал. Тэмүүр нь би амар ойлгоо. За окей. Эмэгтэйчүүд ингэж бодд юм байна. Энэ л өстой ийм үлээлттэй юм байна те. Ингээд албаар ийм юмыг тэр хэлэхгүйгээр ингэж ойлгуулах гад хэлэхгүй мөртлөө ингээд бид хэдээс эрэгтэй хүнээс ингэж demanded хүсдэг юм. Ийм одоо актер те. Окей гэлээ. Тэгэл яг тэнгисийн хэрэг дээр тэр одоо зүгээр юу гэдэг тэнгисийн хэрэг дээр одоо тэр сэдвээр өрнөсөн яриануудаас би одоо шинэ ингээд эрэгтэй эмэгтэй хоёрын харилцаан дээр тийм одоо баг шинэ мэдлэгтэй болоод байгаа юм. Ер нь яавал зүгээр яавал болохгүй одоо яах хэрэгтэй гэдэг ч юм те. Тэгэхээр бол яг зарим талаараа амар тийм хүмүүст хэрэгтэй шоолсон байна. Зарим талаараа гэхдээ үнэхээр entertainment бол үнэхээр тултал entertainment. Тэгээд ямар ч гоё одоо охид залуусар те. Юу яа. Тэ ямар ч хөөрхөн. Гэхдээ яг нэг controversial те нэг юм hot pick юу гэдгүүлээ? Юу. Нөгөө хэлдэж штэ нөгөө нэг тийм олон нийтийн үзэл бодлоос нэг юм хадуурсан нэг юм үзэл бодол хэлж үдлээ hot pick лөө. За ямар ч тийм хэлэхэд биш үү? Season 1-ийн октод бол best. Season 2 чи юм байна. Season 2-ийн октод бол бүр юу болсон бэ л гэмээр санагдсан да. Юу л Season 2 чинь За хамгийн гайванд одоо нэг
Ер нь аль тийм бай тий. Тод лайсан бахта хамгийн гайвар. Тод уулаа. За тэгээ араас нь нөгөө нэг солонгос нөгөө айгүй оод нөгөө золж аргал тийм лээ. Тий. Нөгөө нэг солонгос ингээд нөгөө нэг хинийхэнчлээ клипэн дээр тоолж моголцсон. Тэянгийн клип чинь юу гэчлээ. Гэтэ season 2 нь бол надаа ингээд илүү хамаагүй сайжирсан юм шиг санагдсан шүү дээ. Оо, production аим сайжирсан. Тэгээ контент өвч сайжирсан. Бүр тултал нь ашигласан шүү дээ бүгдийг. Тий. Бүр тултал нь нэг ч өдөр тайван байлгаагүй. Тэд нар ч зовсон яг үндэ. Үгүй season 1 дээр чи ингээл хүмүүс нь яг хаа ингээ харангууд зүгээр л юм сонио хүүхдийн тоглоом тоглож моглол нэг юм лагерийн тоглоом тоглож моглол. Тий. Season 2 дээр олонгууд яг юм одоо яг хүмүүс нь илүү хоорондоо гоё дотносох тал дээр ч юм уу эсвэл ингээд илүү гоё ингээ entertainment байх тал дээр ч юм уу илүү хамаагүй одоо өмнөх алдаан дээр одоо суралцаад илүү сайжруулсан юм шиг санагдсан. Тэсэн л тий. Уусаа тэгэхээр аргагүй л тий. Уусаа season 2 юм чинь. Гэхдээ илүү юм season 2 дээр ингээд албаар юм жоох өөр юм одоо ялгаатай бас дүрүүдийг оруулж өгсөн ч юм биш. Жохон тийм одоо төстэй хүмүүс биш. Тэ. Тэгсэн. Тэгэд арай баг зэрэг season 1-гээ бодвол арай зүгээр жохон одоо mature хүмүүс гэх юм. Mature гэдэг ч одоо юу насны үед тийм. Одоо mature гэдэг одоо юу гэх юм? Нас бид гүйцэн гэж бодчихлоо юм шиг одоо нэг тийм 90-ийн цэнд хүрсэн гэх юм. Аюул санааны хувьд одоо нэг арай жоохон боловсрсан. Тийм, боловсрч одоо бүрэн гүйцэд боловсрсан гэх юм юу? Тийм, харьцангуй. Тийм хүмүүсээс харьцсан. Гэтэ ингээд охтууд нь тэгэл бас гоё л хүмүүссэн шүү дээ. Одоо жүглэлтэй хөөрхөн. Тийм. Аа байсан Мерсер байсан. Гэтэ яг би 1-2-ын охтуудын одоо харьцуулж хэлж мэдэхгүй байна. Яг гол бас нэг юм нь болохоор юу гэнгүүт season 1 гэхдээ амар ариухан байсан билээ. Ингээд тийм. Үнэхээр юугаач мэдэхгүй одоо манай багч тэр арын багч тэр орж байгаа хүмүүсч тэр юугаач мэдэхгүй яг үндэ явсан байгаа таахгүй. Яг юу болгооч мэдэхгүй од болох юм уу яах энэ нэвтрүүлэг одоо яг тэ гоё байх юм уу үгүй юм уу. Үнэхээр хайр дурлал олох ч юм уу үгүй ч юм уу нэг юм сонио явсан. Тэгэл яг очоод бүх юм яг байглаасаа naturally яг ингээ өрнөд явсан юм байлээ season 1. Тийм үү? Тийм. Тэг бүгд нэг юм амар тийм жоохон гинэн байсан. Яг үнэ season 1. Тийм угаасаа эхний удаа тэгээд гадаадад тийм одоо тэр чинь ямар шоу гэвэл dating show. Blind dating show юм да. Dating show. Тэнгүүд хэцүү баха тий. Тэнгүүд нь штэ. Season 2 болохоор штэ. Орцогч нарын нь худалчинд баг дийлийнх нь баг энэ нэвтрүүлэг юу болохыг ер нь ингээ мэдж байгаа хүмүүс ороод тэгээ нөгөө нэг юу хиймд одоо өөрсдөө ингээ одоо нэг нь л орсон юм чинь за би уус од олон тийм болохоор би амар жоохон тийм экстра байх хэвээр нэг үл би жоохон нэг тийм контент үзүүлэх хэвээр гэсэн майндсеттэй ер нь бол байсан. Тэгээс надаас бас тийм ч асуугаадсэн. Ингээд яаж болох юм, ингэж болох юм, тэгж болох юм уу би ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэж бас мэрсэр асуусан. Мань оролт өчтөн үү? Тийм. Мань ч нөгөө хүнс ногоо цогдуулахаас гадна бас ер нь дандаа гадуур байдсан гэхгүй. Тэгээд онгоцны буудал бас нэг хэсэг явсан. Дандаа нэг хэдэн орцчтыг очиж аваад тэгэл тэр онгоцны буудлаас тэр вилаар хүртэл 3 цаг явж байгаа машин дотор. Яаж чимээ байх тэгэл ингээд битүүд юм ярьж байгаа шүү. Тэгэл асуугаал бро энэ яа тэр яа тийм би ингэж л тэгжлэх юм уу? Яг очиод би яг яах ёстой вэ гэж. Тэнгүүд нэг би чи зүгээр өөрөөрөө тэгтээ жоохон аль болох контент өгтлээс бодоорой тий бас ингээд хит номын bijл болохгүй шүү гэж мэл. За ойлголоо бро. Let me put my fuck by. Яг яах ч гэсэн хэцүү л байна бас. Тийм тэр утгаараа бол тийм асар том ялгатай. Би үл тэрийг бол амар асар том ялгаа хэлэрч байна. Зөв. За тэр бол гэхдээ шоу бол үнэхээр бас монголчуудыг хөөлрүүлсэн баг уу. Одоо харин бас нэг амар том шоу эхэлж байгаа шүү дээ. Яаж болох юм уу? Болно шүү дээ.
Юу лээ? Late Night Show. Яа, тэр ч одоо нөгөө with Mr. Hank Bayer. Одоо Америкт их алдартай байсан тий. Yes. Зөвхөн Америкч гэх юм уу? Одоо Jimmy Fallon нөгөө Jimmy Kimmel гэдэг. Бараг энэ Late Night Show-ын хамгийн анхны энэ форматыг өгсөн шоу шүү дээ. Тэгэхээр аяар л одоо ийм Late Night юм хийдэг болсон шүү дээ. Тэгтээ ийм яг Late Night Show яаж анх нөгөө үүсч эхэлсэн талаар бүр нэг юм бүрийн хэмжээний кино гарсан байсан шүү дээ, бүр юм зохиолтой. Тийм. Тэгээд одоо яг за Late Night Show-ны талаар одоо энгийн ярилцлагаас яг юугаар тэрийг тааж бидэнд хэлж өгөөч. За би яг тэр нарийн ширийн тэр найруулга контентын талаар бол ярьж чадахгүй. За уусаа наад мэдээлж байхгүй. Бид нар багт байхгүй. Ганц нэг айгүй тийм хайп юм юу гэхлээр энэ Late Night Show чинь баг хэдэн жил явж байгаа л амар удаан явж байгаа. Тэгээ баг 1970 оноос эхэлсэн шүү, 70-аад оноос. Тэрнээс ч өмнө ахаа мэдгүй ямар ч нэлээд удаа явж байгаа. За тэгээд нэг амар том хайплах онцлог нь юу вэ гэхлээр шүү дээ. За энэ лицензээ анхныхаа удаа л гадны продакшнд худалдсан. Тэр нь Монгол. Тийм. Тэгээ өмнө нь энэ Late Night Show-ын түүхэнд хизээч тийм болж байгаагүй мэн. Энэ ингэж формата лицензээ одоо худалчинд энэ ч одоо баг одоо нэр хүндээ хайпа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд ингээ өөр оронд дээрээс нь тэр очиж Монгол шүү дээ. Англич биш шүү дээ. Юу ч одоо ямар төрний барууны оронч Монгол зарж байгаа гэдэг нь аяг тийм. Том зүйл болж байгаа юм. Зүйл. Тийм. Тэгээд оролцох зочид нь бас өмнө Монголд ирж байгаагүй том гадаадын хүмүүс ирэх юм билээ. Тэр дунд л үнэхээр бүр яг ваа нэрээ тэр оролцож байгаа мó гэмээр нэг хүн бол байсан шүү. Тийм. Тэрээс би одоо ярьж болохгүй те. Болохгүй шүү дээ. За тэгэд яг хизээрээс сэтгэж юм бэ? Одоо 2-7 хоног дараа. За окей. Тэгэл үзье да. Уул нь гэтээ яа чи ер нь чи зурагт үздэг үү? Ээжэнд очихоор үздэг юм уу? Тийм үү. Би бараг зурагт ирсэн. Зурагтан дээр юм үзэн. Гэтээ зурагт одоо нөгөө ТV үзэхгүй гэж юу? Тийм. Би яг нээвэл нэрээ одоо нэг тон дээр л тавьдаг 803. Бараг хүн бол мэдж явах төө 800. HBO. Тийм, HBO. Окей, HBO дээр ямар кино харж байна? Өмнө ямар кино харсан байна гээл. Тэгээ бараг яг үнэхээр кино үнэхээр л бүр шин содог кино гараг бол баг үзэхгүй. Тийм, HBO ч бас нэг гоё кино нэг гарах. Гэтэ хаяа бүр амар үнэхээр гоё кино гарч ирсэн юм аа. Сүүлийн кино ч юм уу. Нээлттэйгээ нэг удааг байгаа кино бүх гайхмаар гинт HBO дээр орсон юм дээ шүү. Хитгэний 2-3 сарын өмнө кино дотор нээлттэйжсэн кино гинт HBO дээр орж марч. Вау, за окей, үзьегээл. Тэрнээс шал үздэг юм аа. Гэтэ яг одоо централ бол амар мундаг агаад ялтч юм анзаар мэдээлэл нь л та. Телевиз үзэхгүй ч гэсэн тэгэл бүр тэр fucking мөнгөний төлөө л юу үтсэн шүү дээ тэнгисээр тий. Юугаар лээ. Хөөе энэ юу бас надад амар сонирхолтой санагдсан. Job interview. Тийм. Миний ажиллаж байгаа. Тэг яагаад вэ гэсэн чинь за тэр хэсэг орж байгаагүй энэ би яг үндэ нэвтрүүлэг үзээгүй л дээ. Өөр тэрийг хийж байгаа болохоор үзмээгүй санаж байгаа юм чинь яг үндэ. Тэгтээ яг нэг хэсгээс нь харсан чинь тэр орох юмгүй юм мэдгүй тэ ажил гойлогч нар нь ингээ бүгдээрээ ингээд суусан байгаа шүү дээ. Тэсний хоорондоо ингээд нэргс яриад байгаа байхгүй. Эн чин тийм хүн юм биш. Эн чин тийм сурсан гинөө. Энэ тэгэхэд одоо яг манай энэ тэг яаж тохирох юм энэ тэрэг. Гойлогч нар биш ярьслаа авч байгаа хүмүүс нэс тэ. Тийм орлогч нар нь sorry орлогч ярьслаа авч байгаа. Ажилд авч байгаа хүмүүс үү тийм. За тэгэж тэр хүмүүсийн хоорондын тэр кандидатуудын тухай ярьж байгаа яриа тэр бол амар алчиг санагцсан. Яагаад? Одоо яг ажилд орохын тулд тэр хүмүүс ингээд яаж одоо хүнийг ингэж одоо сонгохын ямар шалгуураар ингэж сайн үлээдэн муу үлээдэн гэдгийг энэ баг харуулж байгаа юм. Тэгээд тэр ажилд орж байгаа нэргсэн ажилд орж байгаа хамгийн гол нь. Тэгээд тэрийг тэгснэ ингээд амар карьерээр яриалтай тэгэл ингээд яаж орж байгаа хүмүүс ч гэсэн амар юм амбицтай карьер хөөс хүмүүс. Тэгээд тэр үл амар юм бодоосон шоу байлээ. Харин тэгтээ одоо
яг өөр нэг талаас нь те би сая наагаас ингээд Лондон хахад ингээд нэг амар одоо гайгүй хүмүүс мэдэх тийм компани одоо захирал нэрээд тэгээ би мань үнд 2-3 хонд ингээд зүгээр гайд хийж авсан байхгүй юу? За. Гайд хийгээл Монгол. За. Тэгэл угаасаа мань хүн ажиллаар ирсэн байсан. Ажиллаар тийм одоо өөрхөн салбарын хурал модалд оролцоод. Тэгээ ажлынхаа хажуугаар ингээд Лондон хотыг үзмээр байна. Тэгэл гайд хийгээл таньдаг хүн одоо миний таньдаг хүмүүс талаар чинь дагуулад явж болох уу гэдэг. Тэгээ би мэдээж тэгэл маань өдөө чи ингээл юм үзүүлнэ ихтэй амар их мэрэн штэ. Тэгээ би ярьж байхдаа за би ингээд хичээдэг танаа одоо компанид ингээд тулгарч байгаа ер нь хамгийн том одоо асуудал чинь бэрхшээл юу вэ гэсэн чинь тэр хүн надад тэгсэн байхгүй. Ер нь л хүний нөөцөл одоо хамгийн том асуудал болж байгаа. Маш хэцүү болсон. Орчин үеийн залуус ч одоо Gen Z те үнэхээр ингээд бас ингээд уг нь бол ингээд амар бүтээл сэтгэлгээтэй. Үнэхээр миний бол ягаад ч харах чадахгүй өнцгөр хараад юмыг айгүй гоёор гаргаж ирэл юу тийм одоо давуу тал байгаа. Гэхдээ ингээд бас ингээд маш том сул тал юм ингээд. Амар амархан ажиллаж шилдэг. Ажлын хариуцлага жоохон даах тал дээр юм уу? Тэгээ ингээд магтуулах амар хүсэлтэй. Тэгээ яг тэр нэг хүснээр ингээд магтахгүй байх юм бол ингээд өөрийгөө амар үнэлэгдэхгүй байна гэж үзээд тэгээ ингээд ажиллаа ингээд яг юм за яг ингээд одоо хийж байгаа ажиллаа ингээд гүр ингэж оовн хийхгүй ингээ хаяад явахтай болохоор амар тийм хүүтэн сэтгэлтэй хайж явж ийн гэдэг байхгүй юу. Тэгэд бас тэгээ тэрнээс гадна өөр юу гэж хэлж байгаа гэхээр ер нь бол ингээд хүний нөөцийн дутагдал одоо бий болж байгууллагууд бий болж амар эхэлж байна. Сайн үнийг бол авах хэцүү, олж авах хэцүү болоод байна. Ягаад тэгэхээр одоо ингээд үнэхээр сайн хүн бол амар өрсөлдөөнтэй ингээд тал талаас би чамаа гэж олдод хэцүү. Тэгээд сайн хүн олчлоо гэхэд олцсон үнэ байлгана гэдэг бүр хэцүү болчиход байна. Тэгээд тгийж сонсчихсан байхгүй. Тэгэхээр зүгээр ингээд ер нь жоохон сайн хүн ховордоод байгаа юм биш үү гэдэг тийм санагдав. Монгол үнэхээр бүр амар сайнуд нь болохоор яг жоохон одоо өөрсдөө хуваараа мэддэг ч юм уу эсвэл гадагшаа бас өөр карьер өгөөд явдаг ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь хамгийн өндөр санал өгсөн рүү явдаг ч юм уу те. Одоо юу штэ амар сайнууд нь болоод байгаа юм биш үү? Амар сайнууд нь бол ажилгүй хийсэж байхгүй байгаа. Тий. Гэсэн утгатай штэ. Тий. Мань тэрийг өөрөө ч хоёр нүдээр бас хараад байж байна. Амар сайнууд дээр бол байнгын санал ирд юм лээ. Байнгын. Ямар нэгэн байгууллагаас эсвэл хувь хүнээс ч юм уу хамт ингэж хийгээ ийм хий. Нэг үл нөгөө өмнө ажилласан байгууллага нь гинт сайжрангуудаа одоо буцаа ороод ирээ. Цалин гэж ингэ нэмцэн гэдэг ч юм те. Байнгын билээ. Угаасаа сайн хүн тэгэл өөрийгөө яг нэг батлаад харуулжулдаг л. Тэр мөнхийн болж юм шүү те. Тий. Наацх нь одоо хамгийн ярьж болох жишээ бол манай ээж байна л да. Ээж маань тэтгэвртэй гарсан ч гэсэн тэтгэвртэй гараад ажил нь хөнгөрөх юм болоо гэсэн чинь бараг 2 дахин илүү ажилд болцсон шүү дээ. Бараг компаниуд булаацлаад. Тэгээ одоо цаад чи миний мэдхийн 2 тендер дээр явж байгаа. Тэр нь ингээд тендерээ ялаад бүр явж байгаа. Тэгээ өөрөө ингээд сенсорж байгаа байхгүй яг очингууд ингээд нэг халааттайгаа өглөөс ирээл тэр халааттайгаа орой хүртэл ингээд ажилцсан. Ингээд сууж таахгүй нөгөө ингээд ширээн дээр ингээд тэгэл ярьж байгаа гоо тэгэл очил юм байна гутал дахиад нэг тендер ороод ирсэн. Бас ялах юм шиг байна. Би одоо яах юм гэдэггүй юм чиж тээ. Тэгвэл нөө what гэл. Тэгээ байж байгаа гоо дахиад нэг тийм байна гэл. Тэгээ яг ээж ярианаа сонсоодсэн чинь одоо хүн чинь яг нэг мэрэгчлэр ч юм уу нэг салбартаа олон жил ажиллаад өөрийгөө харуулад баттгаад явчихаар тэр хүн уламж ховоржоод явдаг юм байна. Тэгж амар мэрэгшиж байгаа хүн яг үндэ айгүй ховор тэгээд яг үнэхээр тэр хүний нөөцийн асуудал амар яг тэрэн дээр надад харцахгүй. Одоо манай ээж чинь ингээд тэтгэвртэй гарц 65 6 хүн байгаад хахад 3 4 байгууллага ингээд булаацж эхэлж байгаа байхгүй тий. Гэхдээ таал ажиллах хэрэгтэй. Та гэл тий. Та ихтэй. Тий. Одоо уун чинь ингээд амар тийм
30 40 ч юм уу нэг юм жоохон young те нэг юм иш хүчтэй хүн хайх хэрэгтэй шүү дээ. Яг ясэм дээр гэсэн чинь нөө яг өндөө үгүй л юм байна. Яг хөө тэгэл одоо таны ажилтдаг кейсүүд дээр яг мэдлэг туршлагаа одоо хэрэгтэй тийм хүмүүс хэрэгтэй байгаа билүү дээ тий. Тэгээд гэхдээ ер нь бол гоё юм биш үү одоо тэгэл би одоо ер нь хөгшөрсөн ч гэсэн ажилтдаг байхыг хүсэж байна. Тий. Одоо ингэ яг тийм л одоо дуртай ажиллал хийвэл гоё л хальта. Тэгэл хүнд ер нь хэрэгтэй байна. Одоо миний одоо хийж байгаа ямар нэг одоо ажиллаж байгаа тэр одоо бүтээмж ямар нэгэн газар хэрэг болж байна гэдэг чил өрөөдөг л. Nice шүү тий. Харин наад утгаараа бол аюу гоё. Тий. Нөгөө утгаараа одоо чиний тэр нөгөө Англид ямар захирал ирээд ингээд Англиг харуулсан хүн гэдэг байгаа шүү дээ. Тэрний ярьж байгаа нь бас ингээд харж байгаа хгүй тий. Бүр хаасан тэтвэртэй гарцсан баг 70 төгж байгаа хүн хүртэл ингээд юу юм бэ хүний нөөс дутагтаа тэр хүн хүртэл ингээд булаацад эхэлж штэ. Тэгэхээр яг ясмэн дээр одоо муугаар ирвэл одоо манай ээж орны 40 50-тай тийм хүмүүс юу н байх ёстой юм шиг санагдаад байхгүй надад. Тэнгүү тийм мэрэгсэн хүн яа бүр арай л бага байгаад байгаа юм байна. Үнэхээр мэрэгсэн салбартаа үнэхээр лаг байгаа хүмүүс үнэхээр амар ховор байгаа юм байна л гэж амар ойлгосон шин. Тэр тийм байгаа хаа. За дуусгая даа гэж байгаа. За. Би бол өнөөдөр бэлгийг бас ажиллаа тарахыг бол хүлээлээ. Хүлээж байгаа. Өнөөдөр заавчгүй бичихгүй бол тэгээд өөр энэ 7 хоногт өөр өдөр битэр байхаар байсан болохоор яг одоо баг шөнийн 12 цаг болчих тий. 11 өнгөрч байна. 11:44 болж байна. Тэгээд бол гоё юм. Гэтэ яриа л хараа. Гэтэ бас тэгээд дараагийн дугаар дээр тэгээд өөр гоё юмар ярих байлгүй дээ. Тэгээд яриалж өгсөхгүй байна. Яг хөө угаасаа жилийн дотор аягүй их юм болсон. Тэгээд ярих ч юм их үү дээ. Бид хоёр ер нь бол Англид амд байхад аягүй ойр орхины нэг тэг ярьдаг байсан ч гэсэн бас бүх юм угаасаа яриаг нь ойлгомжтой. Тэгээд бас нэг анзаарсан зүйл гэвэл аль талдаа жилийн турш их юм болоод их юм ойлгоод ер нь жоохон өөрчлөгдсөн юм шиг аягүй санагдаж байна. Тийм болохоор ярих юм зөндөө байна байх. Тэгээ ер нь нэг жоохон одоо ярих юм одоо нэмэгдсэн бас нэг арай нэг жоохон ойлгосон юмнууд бас баг зэрэг нэмэгдсэн болох гэж найдаад байгаа. Тийм болохоор тэгэл өшөөлөө гоё юмнууд ярих байхаа. Тэгээд ер нь ямар ч хэсэн бит хоёр ингээд ярилцсан тий. Одоо подкаст бол ингээд бас гоё тогтмол хий. Одоо ажлынхаа хажуугаар ингээд тэгээд чатгаар л хийн штэ. Тий. Ямар нэг байлаа. Тий, өөртөө дуртай болохоор энийг хийх байх. Тэгээд бас өөр гоё хүмүүстэй бол би бол ярилцмаар байна. За. Төчнөр оруулах тий. Тийм болохоор тэгээд дараагийн дугаарыг бас сонсоорой. Тий. Дараа нь бас зөвхөн дандаа хоёлаа яриад байх шээс өөр гоё хүмүүс төчнөр оруулаад гэдэггүй. Гурлаа дөрүлээ зөндөө ярилцгаахаа. Ярилцах болно. Тий, ярилцгаах. Гэхдээ тэрийг сайн бодож байгаад гоё ирийнэ. Тэгнэ тий. Бас удахгүй дүрстэй ч болох бах тий. Дүрстэй болно шүү дээ. Тий, дүрстэй болох юм бол бэлтгэл бараг л хангагдсан. Тий. Бид хоёр хамгийн гол нь яг дүрстэй аюу хийх ингээд бид хоёр яг санал нийлсэн. Өмнө чинь тиймэргүй гэдэг байсан. Тий, ер нь аль тийм. Тий. Тэнгүүд яг одоо санал нийлсэн чинь бид хоёр харамсалтай студигүй болцсон. Тий, студигүй байна. Тий. Гэхдээ яг ихний ээлжинд ямар ч нэг хитэн дугаар хийх бас өөртөө аргалах боломж бол тодорхой болгоцсон шүү дээ. За тий. Тэрүүгээр яваад үзье. Тэгээд явж итэл тэгээд төшөө өөр ямар боломж орж ирэх нөө. Тэгээ гоё болох байхаа. Тэгээд өөр бас зөвхөн подкастнда зориулж бас бид нэр энэ өөрөөсөө байнгын гоё шинэ юм судлаа сураад тэрийг хүмүүстэй хуваалцаад тэрний хадлаар ярилцаад ер нь тэр юу гэж бодож юм ийм юм болоод байна. Энэ дээр яах вэ гэхэд тэгж ярилцал бас зүгээр юм байна гэж бодсон. Тэгээд бас дээрэс нь юу хэмдэ жил ингээ хийхгүй байсан чинь үзэл бодолж байгаа өөрчлөгдсөн болов жив хоёрын. Юу н өөрчлөсөн баха. Тийм өөрчлөгдөөд ингээд хоёр талдаа өөр амьдрал туулаад бас ингээ явчихж байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүд бас
өөр юм туулсны эцэст бас ингээд өөр юм ойлгоод үзэл бодол нь өөрчлөгдөв. Тэгээ бас хоёулахнаа хийхсэн ч бай. Ярих юм бас жоохон өөр босон болох байхаа л гэж бодоод шин. Наад бол ярих юм бол нэр яг үндэл амар их байна. Дааш тэгээд дэндүү хөө болохоор алийг нь ярьж болно, алийг нь болохгүйгээс жоохон гацаад байна л да. Яг үндэ бол тэрийг болохоор тэг хамтдаа ярилцж байгаа л болё да. Дараагийн дугаараас. За тех баха. Тий. За тийм болохоор тэгээд тэг үргэлжлүүлээд ер нь манайхыг сонсч байвал тэгээд баярлаа. Гэхдээ бид хоёр хийвгүй юм уцаан уушлаарай. Тэглээ. За тэгээ баярлаа. Баярлаа. Баяртай.